сайн байна уу? Та бүхэнд өдрийн мэнд хүргэе. Сайн байна уу? Сайн байна уу? За өнөөдөр та бүхэндээ сэтгцийн эрүүл мэндийн тухай ярилцсан сэдвийн хүрээндээр сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэл судлаачийн ангаах ухааны доктор Жаргал агш маань хүрэлцэн ирсэн байна. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Миний ажил тавлаг сайн байна уу? Сайхан байна уу? За та ер нь өөрийнхөө тухай дэлгэрэнгүй сайн танилцуулбал. За би 2002 онд анагаах ухааны их сургуулийн хүний хэмжээр төгсөөд үүний дараа болохоор сэтгцийн эмгэг судал мэргэжлийг 2003 онд эзэмшсэн. За тэгээд 2006 онд бол хүүхдийн сэтгцийн гэмтлийн дараах стрессийн эмгэг сэдвээр анагаах ухааны магистрийн зэрэг 2015 онд биеийн хэлбэрийн эмгэг сэдвээр анагаах ухааны доктор болсон байгаа. За тэгээд ажлын туршлагын хувьд бол 2003-аас 3 оны хооронд бол сэтгцийн эмгэгийн клиникийн эмнэлэгт бол ажилласан. За 2003-аас 17 он хүртэл анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, анагаах ухааны их сургууль сэтгцийн тэнхимд бол багшаар ажиллаж агаад. За тэгээд сүүлийн жилүүдэд бол энэ сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төв сэтгэл засалж эмч мэргэжилтнээр бол ажиллаж байна. За тэгэхээр өнөөдрийн сэдэв маань бол сэтгцийн эрүүл мэндийн тухай одоо хүн амдаар дэрэгдтэй ер нь ерөнхий ойлголт хүргэх хүрээнд хийж байгаа юм ярилцлаа байгаа. За тэгэхээр ер нь багшаа сэтгцийн эрүүл мэнд яг яагаад чухал юм бэ? Сэтгцийн эрүүл мэнд гэж яг юу тухай та яг бид бүхэн тайлбарлаад өгвөл. За тэгэхээр хүний эрүүл мэнд гэдэг ойлголт бол гурван хүчин зүйлсээс бол ерөөсөө салшгүй холбоотой байгаа. Тэгэхээр толгойн гурван чулуутай зөөрлөх юм бол тийм ээ. За нэгдүгüүрт нь бол бие махбодын хувьд хүн эрүүл ах хэвээр. Хоёрт нь бол сэтгцийн хувьд эрүүл, гуравт нь нийгмийн гэж байгаа. Тэгэхээр энэ гурван хүчин зүйл гурлаа цогцоороо байж иж нөгөө хүний эрүүл мэндийг бүрдүүлдэг байна. Тэгэхээр үүний нэг хэсэг бол сэтгцийн эрүүл мэнд. Тэгэхээр хүн сэтгэл санаа тайван амгалан байхаас тэр хүний бие махбод бусдтай нийгэмтэй харилцаа сайн байна гэсэн үг. Энэ асуудал одоо доголдох ч юм уу төр зүрх хямрахад бие өвчнөд олж болно. Мөн нийгэмшлийн бас асуудал үүсч болох юм байна. Тэгэхээр маш чухал одоо хүний эрүүл мэндийн гурван гол хүчин зүйл одоо тодорхойлох хүчин зүйлийн нэг хамгийн гол нөлөөлөлтэй зүйл бол сэтгэл зүй гэж ойлгож байлаа. За тэгэхээр ерөнхийдөө яг сэтгэл одоо орчин үеийн хүн амын одоо бодол нь бол сэтгэл зүй рүү те сэтгэл судлал руу илүү төлхөө энэ чи хэрэгтэй зүйл юм байна гэдэг ойлголт авч байна. Тэгэхээр энэ зүйлээ бид нэр ер нь хэрхэн хамгаалах. За яг ямар хүнийг одоо сэтгцийн тулгамцсан асуудалтай гээд ямар хүн одоо бүр эмгэг болчдөг юм бэ? Яг эрүүл сэтгэл зүй юу тодорхойлдог вэ? Энэ хоёроо. За тэгэхээр саяны хэлжсэн эрүүл мэнд гэдгийг тэр гурав зүйл бүрдүүлжсэн. Тэгвэл сэтгцийн эрүүл мэнд гэдэг нь өөрөө дахиад хүн амын одоо хүн ам нийт хүн амынтай сэтгцийн эрүүл мэндийн байдлаар нь гурав хуваачдаг байна. За саяны чиний хэлжсэн сэтгцийн хувьд эрүүл, тулгамцсан асуудалтай, эмгэгтэй гэдэг. Тэгэхээр энгийнээр л тайлбарлая л да. Альва нэгэн зүйлд стресс өртөхөд түүнийг даван туулах, түүнд дасан зохицох чадвартай тийм хүнийг бол эрүүл хүн гэж тодорхойлж байгаа. Тэгтэл тухайн тулгамцсан асуудал үүсгэхэд тэрийг ямар нэгэн эрүүл аргаар биш тухайлбал одоо арх тамхи масруулгаас цэвэрлэх ч юм уу те эсвэл уур бухимдлаа сэтгэл хөдлөлөө эрүүл бус аргаар гаргах зэрэг ийм төр зүрийн хямралд өртсөн хүнийг бол сэтгцийн тулгамцсан асуудалтай. За тэгээд тэгээд одоо жишээлбэл уурлаад бухимддаг ч юм уу те нийгэмшил ажил сургуулаа таслаа л гэдэг хэсэг хугацаанд тэгээ иймэрхүү хариу уралуудаар илрээд тахна. Тэгтэл энэ нь өөрөө тэр хүн сэтгцийн тулгамцсан асуудал байна гэдгийг илэрхийлж байна. За тэгвэл гурав дахь эмгэг гэдгийг одоо яг яаж тодорхойлох вэ гэхээр манайх дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гишүүн орон. Тэгэхээр өвчний олон улсын 10 дугаар ангил гэдгийг манай улс бол мөрдлөг болгодог. За энэ өвчний олон улсын 10 дугаар ангиллын 5 дахь бүлэгт нь сэтгцийн эмгээг оншилдог байгаа. Тэгэхээр тэр онцлогооны шалгуурт нийцсэн эмгэгүүдээр одоо өвдсөн байх юм бол энэ сэтгцийн эмгэгтэй гэж үздэг юм. Тэгэхээр энэ өөрөө дотор 10 бүлэг. Тухайлбал ямар нэгэн тархины гэмтэл бэртлээс үүдэлтэйгээр хүн одоо сэтгцийн хямрал үзүүлж болох нь байна. За арх тамхи масруулах үзсэн хамааралтай эмгэгөөж болох нь тийм ээ. За гих мэтчлэн нийгэмд бол маш олон одоо сэтгцийн эмгэгүүд байна. За тэгээд тэр
өвчний шинж тэмдэг доор хаяж 6 сар түүнээс дээш хугацаанд үргэлжилсэн тохиолдолд сэтгцэн эмгэг гэж бүр онцлох боломжтой. За тэгэхээр яг ингээ 3 бүлэг ер нь сэтгэл зүйгээ аваад үзэн энэ одоо эдгээр хүмүүс эзлэх хувь жишээлбэл миний хувьд би одоо аль бүлэгт ороо би тулгамдсан асуудал гарч ирж олон тэ асуудлаас зүгтаагаа тасан зохицохгүй үйл явцолж болно. За эсвэл би ямар нэгэн байдлаар бүр эмгэгтэй болчлоо гэж бодъё. За тэгэхээр яг ингээд хүн амд эзлэх хуваараа одоо хувааж авч үзвэл одоо хүн ч өөртөө эргэлзэн шүү дээ. Нэг тэдний тэр хүмүүс нь орд юм байна ч юм уу тэгэж хувааж авч үзвэл яг. Тэгэхээр хүмүүсээс ингээд асуугаа за яг та одоо сэтгцэн үед ямар хөө байна гэдээ асуугаад өө би бол ер нь баг сэтгцэн эмгэгтэй байх те. Эсвэл нэлийн би тулгамцсан асуудалтай гэдэг хүмүүс өөртөөгөө тэгдэг. А яг ингээд нөгөө онцлогооны шалгуур шинжүүдийг гаргаж ирээд магадгүй тэр хүмүүстэй ярилцаад ингээд үзсний дараа бол тэр хүмүүс яг нь өнөөдөр тэр тулгамцсан асуудал хэцүү байгаа зүйлээ зохицуулаад найс нөхдөдөө ярилцах юм уу? Эсвэл бусдаас дэмжлэг аваад. За тэгээд тухайн үед тэр хоног хугацааны үед ч гэсэн богинохон тийм ээ. Одоо идэвхтэй байдлаар ингээд явж байгаад нэг 7 хоногийн дараа ч юм уу 10 хоногийн дараа нөгөө асуудал нь харилцаж байгаа бол энэ ямар болох вэ? Мэдээж яг эрүүд рүү орон толгонцсан асуудлаас гэж. Тэгэхээр эн чинь ингээд нөгөө эрүүл хүн болчихж байгаа. Тэгтэл хүмүүс яаж юм нөхөр яг тэр үед болж байгаа ийм үедээ нэр би ингээд сэтгцэн толгомцсон асуудалтай юм байна. Магадгүй тэр сэтгэл гутарч болно шүү дээ. Эсвэл маш их уйдгаргуу нэг давтах, эсвэл айдаг, түгшдэг. Тэр үед нь тим шинжил хэрэг бол өөрийгөө эмгэгтэй гэж зарим хүмүүс тодорхойлох тохиолдол байгаа байхгүй. Тэгэхээр энийг яаж нөхөр та саяны тэр хийсэн зүйлүүдийг те одоо найз нөхдөдөө ярилцах ч юм уу энэ арга хэмжээнүүдийг аваад энэний цаана хуучин шигээ ажиллаа хийгээд нөгөө одоо байгаадаа дасан зохицоод нөгөө асуудал стрессийг даван туулаад ингэчих юм бол энэ бол эрүүл зам. Тэгэхээр түрүүний чиний асууж исэн асуултанд болохоор нийт хүн ам ихэнх нь эрүүл хүмүүс байдаг. Эрүүл байдаг тийм. Тэгэхээр дараагийнх нь болохоор толгомцсон асуудалтай бүлэг байна. Бага хувийг бол яг нь сэтгцэн эмгэгтэй. Тэгэхээр сэтгцэн эмгэг бол харилцаа адилгүй байх юм шүү дээ тийм ээ. Тэгэхээр бас ингээд мэдээж ирэх зөвхөн тэр одоо статустаа тогтчих болохгүй тийм ээ. Аль статус руугаа ингээ ороод шилжих боломжтой л гэж ойлгож байна. За ер нь одоо нийгэм өнөөгийн нийгэмд ингээл сэтгэл зүй янз бүрийн одоо амархан гэмтээхээр зүйлүүд их тохиож байна. Тэгэхээр яг голчлон ганцаар одоо голчилж одоо сэтгэл зүйд нөлөөлөх хүчин зүйл одоо юу вэ? Таны бодлоор дурдж ер нь практикаас харах юм бол тэгэхээр миний сэтгэл зүй юу тавгүй болгоод байна? Тэр нь нөлөөлж байгаа зүйл нь маш олон хүчин зүйл нөлөөлнө тийм ээ. Тэгэхээр нөгөө ерөнхий бас л бүлэглэл явж байгаа юм л да. Тэгэхээр биологийн хүчин зүйл гэж байж болно. Магадгүй ямар нэгэн бие махбод эмгэгээр өвдөх. Хүнд өвчин тусах тийм ээ. Тэр битэл ханиад томоогаар өвдсөний дараа ч гэсэн тодорхой хэмжээнд хүн яхна ядардаг, сэтгэл санааны хямралд ордог, магадгүй архаг ядаргаа эмгэгээр өвдөх хүртэл магадлал байгаа байхгүй юу? За тэгэхээр биологийн хүчин зүйл гэдэг тодорхойлтын дотор бол за саяны бие махбодын өвчин байж болно. За дээр нь болохоор хүн болгоны бие бол өөрөөсөө нэг бодоод үзвэл үйлдвэр гэж бодъё л да тийм хиймэн үйлдвэр. Тэгэхээр гаднаас ирж байгаа мэдээлэл эсвэл бидний дотоод одоо бацин солилцооны үр дүнд бидний тарих мэдрэл яаж ажиллаж байна уу? Тэр болгоны хариу оруулна хүнд одоо эрүүл хүнд ямар байх нь сэтгцийн асуудалтай хүнд ямар байх нь харилцаа адил байх нь шүү дээ. Тэгэхээр энэ биологийн үйлдвэр маань аль нэг талдаа яах нь сааталт орчлоо гэж бодох юм бол тэр үйл ажиллагаа тэр үйлдвэрээр доголдож эхэлнэ шүү дээ. Яг тэр шиг бидний тархинд одоо итгэвчилж өгдөг, биднийг баяр сэтгэлтэй болгодог, биднийг урам зоригтой болгодог тэр бодисууд тийм ээ. Тэднэрт одоо ямар нэгэн саатал үүсэх юм бол энэ маань өөрөө яах нь бас нэг сэтгцийн эмгэг үүсэх магадaltaй байх юм. Тэгэхээр энэ бол ингээд явах юм бол маш олон зүйл болж байна. За дараа нь хүний ахуй амьдрал нөлөөлж болно. Тэрэн дотор одоо нойрны хямрал. За дараагийнх нь болонгууд одоо ээлжинд байнга ажилладаг хүмүүст тийм ээ. Энэ нойрны хямрал үүсч болох юм шүү дээ. Тэгэхээр ахуй амьдралын зөв биш дадлууд хүний сэтгцэн эрүүл мэндэд бас эрсдэл болж өгдөг. За тэгээд энэ бол одоо ингээд байгаад байгаа асуудал. Тэгвэл бүр цаашлаад явах юм бол тэр хүний өссөн орчин амьдралын нөхцлүүд зүйтэй амьдралын нөхцөл орчин гэр бүлийн хүмүүжил за магадгүй улс орнд одоо байгалийн гадаад орчинч нөлөөлж болох юм шүү дээ тий.
одоо цаг уурын амьсгал нөлөөлөл тий. За тэгээд дээр нь нийгмийн хүчин зүйл. Сургууль хамт олон дээрээ тэр хүн ямар хөө байдгүй эсвэл одоо гадны нөлөөллөөс болоод тий байнгын дарамтанд байдаг ч юм уу энэ зүйлүүд хүн сэтгцэн эрүүл мэндэд бас нөлөөлж болох юм байна. За тэгээд дараа нь болонгууд тухайн хувь хүний өөрийнх нь бие махбод янзлаг гэж байна. Тэгэхээр тэрэн дотор зан аран шин бас орж болно. Альва нэгэн зүйлийг одоо стрессийг ч юм уу тийм ээ хүчтэй хүлээж авах нэг тийм хэсэг хүмүүс байж болно. Эсвэл тэрэнд бол их тайвнаар одоо хариу урал үзүүлдэг хүмүүс байж болно. Тэгэхээр тэр хувь хүний сэтгэл зүйн онцлог зан аран шингийн онцлог гэдэг. Одоо хүмүүс темперамент гэж ярьдаг. Яг үнэн тий. Тэгэхээр тийм хүчин зүйлүүд бас яхна нөлөөлж болох юм байна. Тэгээд дараа нь болохоор одоо магадгүй нэг газараас нөгөө рүү одоо шилжих ч юм уу тэр нь магадгүй ингээд шилжин нөөцлөлттэй холбоотой ч юм амьдрах орчин ингээд төрөөнийх рүү бас орчиж болно. Гэх мэтчлэн маш олон зүйлүүд бол сэтгцэн эрүүл мэндэд нөлөөлж болно. За тэгэхээр ерөөсөө сэтгэл зүгээ доктортой хадгалж үлдэх юм бол энэ олон хүчин нөлөөсөн хүчин зүйлээс одоо дасан зохицох чадвараа сайжруулах юм бол илүү боломжтой болох нь гэж тий. За ер нь бол одоо сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвд та сэтгэл засалж хэмжээр ажиллаж байгаа гэдэг. Ер нь сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвөөрөө ямар тусламж үйлчлэгийг ард иргэдэд хүргэх дагалгүй тий. Ер нь ингээ ард иргэдийн донд шар адны эмнэлэг гээл юм яриа байдаг. Тэгэл энд бол одоо нийгмээс тусгаарлагдсан хүмүүс байдаг. Янз бүрээр ингээ нийшэл гарч өгсөн ч хүртэл тохиолдол байгаа. Тэгэхээр дээд жишээлбэл ямар нэгэн тусламжтай асуудалтай хүнийг ийшээ ирээгээ зөвлөх бүрийн эрхтэй юу? Энд ямар тусламж үйлчилгээ яг үзүүлэх вэ? За тэгэхээр сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төв бол одоо төрөлцсөн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг төв. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр сэтгцэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ 3 түвшинд үзүүлдэг. Нэгдүгээр нь анхан, үндсэн, төрөлцсөн. Тэгэхээр одоо магадгүй би нэг стресстэй надад одоо сэтгэл зүйн хувьд тогтворгүй байдал үүсэл те сүүлийн үед би одоо амархан стресстэй бухимдал уурлаад ч юм уу ийм байлаа гэж бодоход одоо манай эмнэлэгт бас хандаж болно. За тэнгуү та хараа дүүргийнхаа дагуу амбулаторийн тусламж үйлчилгээнд хамрагдаад өөрийгөө яхна бүрэн онцлуулах боломжтой байх нь. За бас анхан шатнд тэгээд гэх юм бол сум дүүрэг тийм ээ аймагуудад сэтгцэн эмнэлэг кабинетууд бас байгаа. За энэ дээр бол хурж ирэхээр энд манай эмнэлэг бол өөрөө хэвтэ эмчлүүлэх эмнэлгийн хажуугаар сэтгэл нийгмийн нөхөн сэргийх эмчилгээ, за сэтгэл засал эмчилгээ, бас өдрийн эмчилгээнүүд гэдэг ингээд тусгай мэрэгжлийнхаа дагав үзлэлэг зөвлөгөөнүүдийг өгөө явдаг тийм нэгжүүдтэй гэсэн үг. За төр зам үзэгчдээс маань асуулт байвал та бүхэн комент зэрэг тавиарай. За ярилцлагын төгсөлд асуулт за асуултад ирж байна юм. За. За одоо ингээ стресс гэдэг одоо нийгэм ер нь стресс сайхан стресс гэж олон тийм ээ. Үнэхээр одоо хүнийг уурж бохиндуулах хүртэл стресс байна. Тэгэхээр энэ стрессийн яг стресс гэж яг юу тухай? За стрессийг бид хэрхэн даван туулах тухай ойлголтыг та яриад өгвөл. Тэгэхээр стресс бол хүн болгонд л байх ёстой. Одоо амьд бие организмд тийм ээ үүсдэг нэг тийм хүчин зүйл ахна шүү дээ. За тэгээд тэрийг хүн бие махбодын болон сэтгэл зүй хариу уруулаар тэр стрессийг одоо хүн одоо тэмцэж болно. Нэг бол тэр стрессээс зугтаж болно. Магадгүй одоо тэр стресс ямар нэгэн хариу урал үзүүлэхгүйгээр түр ингээ саатч болох нь байна. Тэр нь бол амьд бие организмын гаргаж байгаа хэвийн хариу урал. Стресс нь өөрөө дотроо тэр хүнд юм сэтгэгч болж өгдөг. Тэр хүнийг итгэвчүүлж өгдөг. Тийм өдөгч үтсэн зүйл бас байж болно. Жишээлбэл хоёул ингээ байж л маргааш нэг ажлын ярилцлаганд те тэнцээд одоо ажилд орхоллоо гэхэд тэр бид нарт нэг юм стресс болж болох уу? Энэ амар болно шүү дээ. Одоо өнөөдөр жишээлбэл би лайв хийхэд ингээд
одоо ингээ стресс болж байгаа байхгүй юу? Ямар үед чинь яг энэ стресс одоо тэгвэл стресс төрснөө чи яг яаж мэдэрч байна? Ер нь бол жоохон хилам ирэл. За зүрх хүчтэй цохилж гин. За жоохон хөлөрж гин. За гид жоохон бадлах гаж байгаа шиг өөрч гин. Яг нэг тийм шалгалтын өмнө ордог айц байдаг. Яг тэр шиг л мэдэрч байна. Одоо л яг тэр шинжүүд Тийм ерөнхийдөө ингээл илрээлээ. За сайн байна. Тэгэхээр эн чинь өөрөө яаж ийм вэхээр аюул ч юм уу эсвэл одоо стресс боллоо гингүүт бидний тархинд яг нь мэдээлэл очиж штэ тий. Тэгэхээр бидний тархинд энэ стрессийг одоо энэ айцыг ч юм уу мэдэрдэг төв байна. Нэг хэсэг хэд хэдэн бүлгүүд байдаг тий. Тэр дотор одоо амигдала гэдэг юм төв байгаа. Тэр чинь ингээд шууд цочирч байгаа байхгүй юу? Тэнгуү тэр цочиронгууд бидний бүүрний дээд булчирхаар мэдээлэл аяг хурдан дамжина. Тэнгуү тэр бүүрний дээд булчирхаас стрессийн дааврууд ялгарч эхэлж байгаа. Тэгээд тэр дааврууд ялгараад цуснд ялгараад эхлэнгүүт одоо чиний нэг амьсгал түргсээл гар хөл салгалаад зүрх түргэн агшаал магадгүй ингээд нэг шилэн үзэгч байгаа ч юм шиг те энэ шинжүүд ингээд илэрчээвэл энэ бол одоо стрессийн хариу урвал бие махбодод үүсэж байгаа зүйл. За тэгвэл энэ хэр хугацаанд үргэлжлэх вэ гэдэг нь хүн болгоны харилцан адил байна шүү дээ. Магадгүй хоёул одоо ингээд цагийн дараа лайв дуусгаад чи ямар байдал авах вэ? Тайвшраад одоо ер нь нэг 15 орчим минут болоод ер нь дасан цагцгаа уйлаг орчих واخа. За тэгин тий. Тэгэхээр энэ бол богино хугацааны стресс байна шүү дээ. Энийг хүн ингээд яг нэг даван тулчлаа. Магадгүй дараагийн удаа хоёулаа ийм байдалд ороход чамд стрессийн төвшин хэр байх вэ? Илүү даах чадвартай болоод одоо дадлагчсан байна. Ярианы сэдвээ илүү сайн одоо дэлгэрэнгүй ярьж чадах чадвартай болсон. Одоо тэр зүйлээсээ хайцгүй болсон байх л та. Тийм тийм. Магадгүй стрессийн төвшин багасч эхэлэх юм шүү дээ. Тийм. За тэгэхээр энэ юу вэ гэхээр биднэрт хүн болгонд энэ зүйл тохиолдно. Тэрийг дуусны дараа ч юм уу сая хэлсэн 15 минутын дараа гэхэд би харцангуй тайван болчихж байна гэвэл энийг бол ингээд даван тулчих байгаа байхгүй энэ стрессийг. Магадгүй хоёлаа өөр стрессийн тэгэхээр стрессэнд юу нөлөөлж болохоор байна? Орчин энэ гадаад орчин төрөний ер нь нөгөө нөлөөлөх хүчин зүйлүүд бүгд л ер нь нөлөөлөхөөр байна. Одоогийн үед одоо яг миний статус дээр бол орчин л байна. Тийм. Туршлага байж болох уу? Туршлага сайжирдсан стрессээс одоо даван талах чадвар сайжирна. Яг үнэн тий. Тэгэхээр бас бодол байж болох уу? Энд стресс нөлөөлж байгаа зүйл болно. Ямар бодлоос болоод ингээд стресстэйж болох уу? Сөрөг бодлоод үүсэх. Ямар сөрөг бодол? Одоо жоохон алдчих үедээ тийм би ямар нэг ичгэртэр байдалд орчих үедээ ч юм уу ингэж бодоод стрессж байгаа хта. Тийм. Тэгэхээр тэр бодол чинь өөрөө нөгөө саяны бидний хэлжсэн тэр төвдөр очиод цочрол өгöd шүү дээ. Тэ? Хэрвээ чи дараагийн удаа бол энэ стресс төртөх нь бол харьцангуй гайгүй гэж хэлсэн шүү дээ. Тэгэхэд нөгөө бодол чинь ямар болсон байх вэ? Чи эдгээрсээ илүү тийм айцгүйгээр л боддог болсон байна. Туршлагатай болоод тийм туршлагатай болно. Би энийг угаасаа даван туулж чадсан шүү дээ. Тийм ээ? Энэ бол тийм стрессэд ахаар хүчин зүйл биш юм байна шүү дээ. Би тэрийг урд нь чадчихсан шүү дээ гэдэг чамд ийм эерэг бодлоод өсөж гэлж байгаа. Тэгэхээр тэр юу болж байгаа нөхөр ихэнхдээ хүмүүс стресстэйгэд саяны яг хүчин зүйлүүд нөлөөлж болно. Хоёрдугаар хүмүүст хамгийн чухал нөлөөлдөг нь энэ сөрөг бодлоод байдаг байхгүй. Тэгэхээр хоёулаа нөгөө нэг дараа ийм нөхцөл байдалд болоход чи тэрийг яана гэл ингээл бодоод хамбал яана гэдэг хүчин өөрөө юу вэ? Сөрөг бодол. Сөрөг бодол чамд улам л стрессийн голомтой чинь цочроож байгаа гэсэн үг. Харин эсрэгээрээ биений даван тулж чадна шүү дээ тий. Урт нэм зүйл болж ирсэн. Тэр чинь их айгаадах зүйл биш юм бэ. Ичгэртэр байдал биш юм бэ нэгэ бодчихмол чиний стрессийн даавар ялгарах, цуснд нөгөө ялгарах даавруудын хэмжээ ямар ах вэ? Хэмээ хэмжээндээ байна. Магадгүй маш бага. Тэгэхээр чиний нөгөө амьсгал түргэн цоглох, зүрх хүчтэй дэлсэх шинжүүд яах нь итгэсгийгээд болчдөг ч юм. Эсвэл магадгүй дараагийн удаа гайг байх юм шүү дээ. Тэгэхээр өнөөдөр бид нэр өөрсдөө стрессийг үүсгэх хүчин зүйл нь яах нь бодлоос эхэлтэй. Бодлоос эхэлтэй тийм ээ. Хамгийн чухал нь энэ байгаа байхгүй юу? Тий. Одоо ингээд магадгүй дэлгүүрт ингээд явж идэл яана ингээд хаалтаа унчих гэдэг. Гингүүт юу болох вэ? Саяны энэ шинж тэмдэг бол бүр илүү хүчтэй 2 юм уу 3 дахин байна шүү дээ. Тэр хүн яаж яана? Үндэ бол жоохон тийм бөхчимч юм шиг тийм нэг юм агаар нэг юм тийм бөхчөндөө эсвэл олон хүний нэг юм холхилдож байгаа юм ингээд харангууд нэг гэсэн хямарсан тэр анхны тэр сэрэл мэдрэмж тархинд очичингууд нөгөө бодол ороод ирж байгаа. Яана ингээ ухаалтаа унчих гэдэг. Нөгөө ухаалтаа унчих гэдэг бодол чинь инглээ нөгөө механизмууд услаа стрессийн давар тус руу ялгарч эхэлж байгаа.
Тэнгүүт л нөгөө бие махбодын шинжүүд гарч байна. Нөгөө шинжээ хүн сонсонгуудаа илүү хүчтэй хүлээж аваа. Яг үнэ нэг стресс дээр дахиад нэмэлт 2 стресс болчихж байгаа. Тэгэхээр чи нөгөө нэг хүний байдал яах вэ? Бүрд ордно гэсэн. Бүрд ордно. Тэр үедээ одоо жишээлбэл хоёулын ийм байдалд орлоо гэдэг хайчих вэ? Чи ямар тусламж хайх вэ? За би яг дараагийн асуултаа бол энэ аргаас энэ үеэс хэрхэн даван толох вэ гэж асуучлаа. Гэхдээ яг миний хувьд илүү нөө энэ нарийн мэрэгчлэр сурж байгаа дадлагчж байгаа юмчийн хувьд бол яалтчгүй тэр үедээ төрдөө би бол цогтой харгаа хэрэглэх юм шиг санагдлаа. Тийм цогтаа. За тэгээ тэр үедээ тайвшраа дараа нь дасан зохицох одоо тэр орчин руугаа очиод өөрийгөө илүү тайвшруулаа бодлоо эмхлээд ч юм уу тийм ээ. Эхний ээлжинд бол би цогтойх юм байна яг хэрвээ яг иймэрхүү мэдрэмжийг аваад бодлоо тий. Нилийн бөхчм тийм олон хүн шаагсан тэр газар ингээд нэг сонь дотор чинь эсвэл чи толгой чинь жоохон говьх ч юм уу дотор чинь жоохон эвгүй болох мэдрэмж төрөхөд л чи яана ингээ ухаалтаа онцох үед гингүүд нөгөө байдал амар хүчтэй гэсэн хүчтэй зогтмор санагдчихэж штэ. Харин ч юм магадгүй яг энэ мэрэгчлэр сурж байгаа одоо энэний талаар ойлголттой болчихж байгаа учраас энэ бол одоо яах нь чи яг энийг одоо ашигладаа зогтохгүйгээр энийг яаж зохицуулж болох вэ? За мэдээж хэрэг нөө амьсгалын дасгалыг бол хамгийн түрүүнд одоо зөвлөдөг. Тэгэхээр амьсгалаа уртаар одоо 3-1 харьцаадаа авч гаргах. За тэгээд бодлоо мэдээж хэрэг цэгцлээд тэр үед тэгтээ би яг тийм айцын хариу оруулыг бас мэдэрч байгаа болохоор яг тэр тухайн моментаас яхаа мэдэхгүй байна. Өөртөө нөө толгомжж байгаа болохоор тэгэхээр яг та энэ дээр үндэслээд ийм хүмүүс одоо нийгэмд нэлээд их олширсан ялангуяа одоо айц болвол те ингээд бүр нарийн жижиг юм руу ороод нь штэ. Тэгэхээр одоо нийгмийн айц те өндрөөс айц ч юм уу ер нь хүн ингээд стресстэй туллаа гэж бодоход хэрхэн даван болох вэ? Та энийг яг үзэгчтэй зөв техник дарааллаар хэрхэн тасан зохицох өөрийгөө авч гарах тухай яриад. Тэгэхээр энэ бол саний ингээ хоёулынгийнх нь яриад байсан энэ сэдв болонгод маш өндөр хүчтэй сэтгэл түгшилт үүсдэг. Зарим хүнийг паникт орно гэж ярьдаг. Тэрийг мэдрэхэр те. За айц гэдэг ингээд цочролд орох те. Тэгэхээр энэ миний саний ингээ дурдж ирсэн зүйлүүд болонгод стресстэй холбоотой үүсдэг асуудлууд байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ үед ихэнх хүмүүс яг саний шиг хоёлоо зогтно гэж хэлсэн шүү дээ. Бага газараас эсвэл зогтож болно. Магадгүй тэр газараа ингээд хоолтож байгаа юм шиг мэдрэмж болоод бүр ингээд ам тавьчих болох юм шүү дээ. Тэмцэж тавих гэж байгаа юм шиг. За ангингуутай хэд их үйлдэл нь байдаг хөр төргөн доодно. Тэ? Имлэгт очино. Тэгэхээр тэнд очингууд магадгүй зарим тохиолдолд нөгөө нэг шинжүүд буурсан байж болно. Яг эмч ирээд үзэхэд ч юм уу. Заримдаа болгоно бүр дахиад ингээд ихсэж байгаа. Тэгэхээр тэр хэрвээ яг тэр хүний байдал ингээд хэвэн болоогүй байх юм бол даралт 2 дахин ихссэн. Зүрхний цохилт тий 1 минутанд 60-аас 80 гэдэг бол бүр 120 30 болсон байх юм бол тэрийг үтсэн эмч мэрэгчлэнүүд бол энэ хүнд бол яаралтай тусламж хэрэгтэй байна гэж бодох юм шүү дээ. Тэг ингээ харах юм жаад. Хамгийн хэцүүний үед гэхээр яг энэ мэдрэмжийг ингээ мэдэрсэн хүмүүс дахиад яана энийг мэдэрчгээ тий. Яана би нөгөө нэг амар стресст орчуудаг гэдэг тэр голомт тархинд өсчихөж байгаа байхгүй. Тэгээ тэрнтэйгээ холбоотой нөгөө талбай айдас. Нийгмийн айдас гэдэг юм зүйлүүд удаан хугацаанд 6 сар гарч юм энэ айдастай ч үргэлжлэх юм бол тийм эмгэгээр өвдөх эрсдэлтэй болно гэсэн үг. Тэгэхээр нөгөө стресс гэдэг зүйл чинь тэрийг эхний зүйлийг зөв танин мэдээд тэрэн дээр зөв арга хэмжээ авахгүй болвол явандаа тэр айдсаас болоод хүн яах нь яг сэтгцэн эмгэгээр өвдөх эрсдлүүдийг яах нь үүсгэж явчихдаг байна шүү. Бүр биечих нь штэ тий. Яг үнэ тий. Тийм. Тэгэхээр одоо яах вэ гэхээр саяны хэлжсэн шиг хэрвээ яг иймэрхүү шинж тэмдэг байх юм бол бид нар чиний хэлжсэн амьсгалын дасгал хийж болно. За тэнгууд уртаар 3 удаа амьсгал авах тий. За тэгэхээр хүн их юмхтэй сандарч байгаа бол тийм хурдан амьсгал аваад амьсгалын мөнгө золчдөг байхгүй. Хүн хэвээд өдөрт бол 50 үедээ тий 16-аас 18 удаа 1 минутанд амьсгалж байхад стресс төрчөнгүүд 30-аас 40 удаа болчихно шүү дээ. Өнгөц. Тэгээ ингэ өнгөц олчингууд чинь толгой орган, дотор мохоо орган улам нөгөө нэг шинжүүд чинь хүчтэй болоод эхэлнэ. Яг энэ үед болонгууд айл болохоор гүнзгий уртаар амьсгах хичээх хэрэгтэй. Тэр үед хөвлийн урагшаа төмбөгээд айжм амьсгалаа амаараа буцаагаад гаргаад хөвлөд дотгошоо тоттдог хэвээр. Тэгэхээр энэ дасгалыг одоо хоёул ингээ 3 удаа чи хийгээд үзтээ. Уртаар амьсгаа авахд гидэс урагшаа төмбөгээд аажимхан амьсгалаа гаргахад гидэс дотгошоо хохоочих хэвээр.
амар оож ирж байна. Одоо чиний түрүүний нөгөө нэг энд байсан анх нөгөөх одоо сандарч исэн тэр мэдрэмж ер нь арилж байна. Тийм одоо гэхдээ ер нь ингээд өөрийн мэдлэгөө бид нар бас өөртөө нь хариу оруулаа мэдлэгөөгээ хийчихдээ юм байна тий. Одоо уурсан үедээ хүмүүс чинь хуртаар санаа алдаад энэ бас өөрөө мэдлэгөө хийчдэг юм. Тийм шүү дээ. Дасгал байх нь шүү дээ тий. Энийг бол илүү эсгэмжлэлтэй бид нэр өөртөө хийж занших юм бол стрессээ даван болох арга болох юм байна. Яг үнэ тий. За тэгээ ингээд амьсгал авлаа. Тэгэхэр чи нөгөө арай нэг жоохон нэг уучраад тий. Ингээд нэг ёо гэд ингэнгүүт одоо яах вэ гэхээр магадгүй яагаад энэ зүйл болов? За одоо би эсвэл одоо дэлгүүртэй явах нь байгаа. Тэгтээ их хүмүүс одоо өөрсдөө нэг таньж мэддэггүй энэ талаар те анхных нь одоо тохиолдол болж байгаа учраас энэ дээр бол яг ихэнд хариу аргамж чад. За яг ийм үе тохиолдох юм бол энэ яг юутай холбоотой байх вэ гэд хүмүүс би юу зөвлөх гээд байна вөхөр тэр бие махбодод илрээд байгаа амьсгалд авчиж байгаа зүрх дэлсэж байгаа тэр харах гээд байгаа тэр бодлуудаас илүүтэйгээр энэтэй холбоотой стрессийн үед яаж хариу оруулах гардаг гэдэг энийг олж уншаасаа мэрэгжлийн хүмүүсээс асуугаасаа тий. Жишээлбэл манай сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвдөр байдаг 24 цагийн турш нээлттэй утас өгдөг ч тий. Энд дэр яг биесээ ийм тохиолдлоо ингээд мэрэгжлийн хүмүүсээс ингээд асуучих юм бол эн чинь миний айцтай тавгүй бодолтой холбоотой үссэн юм байна гэдгийг хэрэг таньж мэдэх юм бол дараагийн удаа ийм зүйл тохиолдоход одоо хоёр дахь удаа ийм зүйл тохиолдлоо гэж бодъё. Тэгэх юм бол би юу гэж бодохоор энэ бол айцтай холбоотой, стресстэй холбоотой тавгүй мэдрэмж юм байна. Тэрнээс биш би энэ байдлаас болоод хизээч яах нь одоо цус харахгүй, зүрхний шигдээс олохгүй. Тэгэхээр энд бол айгаад ах зүйл биш гэж өөрийнхөө нөгөө бодлыг олж хараад тэгээд тэрэндээ хариу урал үзүүлж эхлэх юм шүү дээ. За тэгэхээр би энэ дэр дахиад нэг ярьсан дээр нь тайлбарлаж л да. Ихэнхдээ одоо бид нар ингээ практик дээр имчилгээ хийгээд ингээ явж байхад тэр нөгөө нэг яана ухаалтаа унчих гэдэг бодол чинь сөрөг бодол шүү дээ. Тэр сөрөг бодолтой холбоотой нэг стрессийн даврууд илүүнгүүд сөрөг сэтгэл хөдлөл гарч ирж байгаа юм. Тэр сөрөг сэтгэл хөдлөл сөрөг үйлдэл нь тэр байгаа газараас зогтож болно эсвэл эмнэлэг рүү очсон. Нэг ийм цикл явагдаад шүү дээ. Дахиад тэрийг мэдрэх юм бол яг л тэр циклээр хүн явах гээд байна. Тэгвэл одоо энийг хоёлоо мэддэг болчлоо шүү дээ. Тэнгүүд дараагийн удаа өөртөө юу гэж хэлэх вөхөр эерэг бодлол гаргах хэрэгтэй. Энэ бол айгаад ах зүйл биш. Би эмнэлэг төчөд үзүүлсэн чинь надад тэр зүрхний өвчин байгаагүй. Тэсний даралт өвчин байгаагүй. Ухаалтад унчих шалтгаан байгаагүй. Тэгвэл энэ айгаад ах зүйл биш юм байна гингүүт би 50 болж эхэлнэ. Тэгээ нэг амьсгалынхаа тасгалын түнг сэтгэл хөдлөл чинь эерэг болж эхэлнэ. Доктортой. Тэнгүүд би яах нь буцаад уужрлаа. Нөгөө миний үйлдэл дахин амьсгалынхаа тасгалыг хийж болно. Тэнгүүд бодол үйлдэл болдог, үйлдэл дадал болдог гэдэг шиг л тий. Бага нэ тэгэхээр анхлаад бодлоосоо ерөөсөө бид нар зэгцлэх хэрэгтэй тийм. Тэнгүүд түрүүний нөгөө хэлжсэн шиг магадгүй хүн болгоо ингээд тэр хүчин газар оронгоод дандаа ингэхгүй шүү дээ. Зарим хүн бол за гэдэг ингээд даван толоо авчиж. Тэгтэл магадгүй саяны тохиолдолд жоохон тийм стресстэй, суур асуудал нэг юм жоохон өнгөрчлээ л те. Нэг юм сэтгэлийг зовоогоод байсан асуудлууд одоо яваад исэн байж болно шүү дээ. Эсвэл хэд хоног нойргүй ч юм уу. Тэгэхээр тэр асуудал нь яг тэр орчинд ороод тэрийг мэдрэхэд сэтгэж хүчин зүйл болох. Тэр орчноос сэтгэж хүчин зүйл болохсан байж магадгүй байхгүй. Тэгвэл ихэнх хүмүүс ингээд практик дээр ирэхэд хин нэгэн ойр дотных нь хүн хамаатан садна. Энэ яг нөгөө нэг тийм хүнд өвчнөр те нас орсон эсвэл гинтж ирчихсэн тийм тохиолдлыг өөрийн биеэр туулсан хүмүүст тэр хэцүү мэдрэмж агшинд ороход талбай дээр очиход тэрийг хүчтэйгээр хүлээж авдаг. Тэгэж ерөнхийдөө холбогдоод байдаг. Тийм бас нөлөөлөх хүчин зүйл болж байна. Яг нөгөө стрессийг үүсгэж байгаа нөлөөлөх хүчин зүйл чинь. За үзэгчдээсээ ойлоо хэдэн асуултаа аваад явах юм бол та бүхэн жаргал агшаас өөрсдөө тулгамдж байгаа асуудал мөн асуухыг хүсэн зүйлээ нээлттэй асуух боломжтой. Шоу чатаар доор коммент гээд бичээрэй. Ерөнхийдөө одоо энэ бол тулгамдсан асуудал руугаа хойлоо яалтчгүй орой авчихлаа. Тэгэхээр одоо тулгамдсан асуудлаа бүр даваад ямар нэгэн байдлаар бүр сэтгцэн эмгэгтэй болсон хүмүүс байлаа. Тэгэхээр энэ эмгэгтэй одоо хүмүүсийг нийгэмд одоо ямар нэгэн байдлаар яг ялгарлан гадуурхаад байдаг, ад үзээд байдаг, тэгээ шоолоод байдаг, гэр бүлийнхэн ч гэсэн тэгдэг.
Тэгэхээр одоо тэр хүмүүс бол өөрсдөө ингээд хүлээн зөвшөөрөөсэй гэдэг хүсэл байдаг боловч одоо нийгмээс яаж харьцах ёстой тийм арга барил ерөөсөй байдаггүй юм шиг харагддаг. Тэгэхээр одоо үзэж байгаа хүмүүстэй ер нь сэтгцэн эмэгтэй хүмүүс за ямар нэгэн арга ирэнд үзэж иж болно. Тэр хүмүүст ер нь хүмүүстэй хэрхэн харьцах вэ? Эмэгтэй хүмүүстэй яаж хүлээж авах вэ? Энэ талаар та зөвлөмж маягаар бүр сайн ойлгомжтой дэлгэрүүлж яриад. Тэгээ энэ бол одоо харж байхад гадуур янз бүрийн л одоо хүмүүс тэгэл энэ солиотой галзуу ингээл ярьдаг. Тэгээд хүмүүс дөлд зогтдаг ч юм уу. Бид тэгэж хүлээж авах хэрэгтэй юм уу? Эсвэл болон зөв очоогүйгээ туслах хэрэгтэй юм уу? Тэр талаар та. Тэгэхээр маш олон төрлийн сэтгцэн эмгэгүүд байгаа гэж хэлжсэн тийм. Тэгэхээр тэр сэтгцэн эмгэгүүд болгон одоо тэр харагдах байдлаараа нийгэмд бие авч байгаа байдлаараа эвгүй зүс байгаа сэтгцэн эмгэг биш байхгүй юу? Тийм. Тэр одоо саяны хэлжсэн одоо нийгэмд илт хүмүүсийн нүдэн дээр ил байдаг нь бол маш одоо ганц хоёрхан л эмгэг гэсэн. Тэрний цаана маш олон эмгэг байгаа тийм. Тэгэхээр хамгийн түрүүнд юу гэж одоо хүмүүс ойлгох хэрэгтэй вэ гэхээр энэ эмгэг бол одоо хүн болгон хинч өвдөх боломжтой. Энэ бол шашин шүтлэг, улс төрийн үзэл бодол, хөрөнгө чинээ, тий, хөгшин залуу гэ ялгахгүй тусах эрсдэлтэй байхгүй. Нийгэм одоо ингэж хөгжихийн ярээр. Өнөөдөр яагаад өнөөдөр хүмүүс ингэж илүү юм эмзэг мэдрэмтгий хүлээж авдаг гэхээр яг саний чиний хэлжсэн нийгмийн ялгарлан гадуурхалтанд ад шуу үзэгдэхээс айсандаа энийг одоо тийм сөргөөр жоохон хүлээж аваад байдаг. Гэхдээ харьцангуй надад энэ гайгүй болж байгаа юм шиг бас зүгээр санагдаж байна. Гэхдээ уул үндэсгүй бүгдээр харилна гэж байхгүй. Тэгэхээр дээр үеэс уламжилж ирсэн зарим нэгэн ойлголтууд маань өнөөдөр энд ялгарлан гадуурхалтанд өртүүлээд байж магадгүй тийм ээ. Жишээлбэл нэг хин нэгэн хүн нь одоо сэтгцэн асуудалтай гэдэг юм бол дээр үед бол ажилд орч чаддаггүй. Эсвэл ажилласаа халагддаг ч юм уу. Тэр нь ингээд нөгөө хөвсөр хин нэгэн хүн өөрийнхөө одоо үед ах トゥ амрагсатын дээр энийг мэдэрчгэр чинь дараагийнхаа үед эний чинь ийм байдалд хүрэх үед зөвж болгоомжлог. Тэгээд хин нэгэн нүдэн дээр нь золиос болохыг харчгаар дараагийнх нь хүмүүс энэс болгоомжлдог. Энэ нь ингээл нөгөө хүссээр байгаа л яваад ирсэн баг. Харин сайн нөгөө эргээр шидэгдээд байна гэдэг чинь яадаг вэхээр одоо бид нар мэдээлэл хэрэгслийг чөлөөт авах боломжтой болчихлоо шүү дээ. Тэгэхээр чин хуучин болцгон бид нар одоо ингээд Монголд эсвэл өөрсдийнхөө яг таньдаг мэддэг хүрээлэлд ярьдаг гэсэн бол одоо чин залуучууд маш олонний танил хүмүүс би мурдан сэтгэл готролд орж ирсэн. Би сэтгцэн эмгэгээр өвдөж ирсэн. Энэ бол ичээд ах зүйл биш. Энэ бол айгаад ах зүйл биш гэдэг ингээд олон хүмүүс өөр ингээд тэ гаргаж ирж ингэж байгаад үнэхээр баярламаар байгаа байхгүй. Тэд нар яаж ийм хөрт нэгдүгээр тэд нар хэцүү байсан. Гэхдээ энэ хүмүүс ингэж нөлөөлж өгч чадсанараа айгаад ичээд авах зовлон биш юм шүү. Энэ эмгэг хүссэндээ тусаад байгаа юм биш. Хүн хоолны дэглэмээ алдагдж хагаад хотоодны шархтаа болдог шиг л эсвэл зүг зүгээр явж ханы төрчдөгтэй адилхан л тийм л нэг эмгэг өвчин. Өвчин талаас нь харах юм бол энэ бол ялгарлан гадуурхалтанд өртөд ах зүйл шүү. Зүгээр нийгмийн дунд янз бүрийн байдлаар бие авч явж ийн гэдгээс нь хүмүүс нөгөө айгаад тэрнээс нь л өөрийгөө хамгаалж байгаа хариу урвал байж магадгүй. Хүн чинь ер нь бол мэдхгүй зүйлээс л хүн их болгоомжлдог шүү дээ, тий. Магадгүй тэр хүн хурж ир намайг цохиод авчих хөлөө. Яах вэ гэдэг айдас болгоомжлосоо болол тэр хүн одоо өөрийгөө хамгаалж байгаа тийм хариу урвал нь байж магадгүй л гэж бодож байна. Тэгэхээр энэ бол ичээд ах санаа зовоод ах зүйл биш. Харин ч энийг нээлттэй байж чадах юм бол тий энийг хурдан одоо ард нь гарах даван тулахт нь эрэг дөхөм хурдтай гэсэн. За тэгвэл түрүүн та ээлжийн ажилтай хүмүүс нойрны алдагдaltaй байдаг гэдэг эндээс үзэгчдийн асуултаас одоо ээлжээр бид нар ч гэсэн эмчнэр шүнжэнгөө шив тэгээл жижиглэл хандаг. За тэгээл одоо цахилгаан хэвээр цаас айгуул шөнөөр ээлжиж ажиллах хэвээр мэржлүүд байгаа. За тэгэхээр энэ хүмүүс нойрны одоо алдагдал гэдэг зүйл чи өөрөө сэтгэл зүйд нөлөөлөх юм байна. Нөлөөлөх хүчин зүйл алт юм байна. Тэгвэл яг ээлжийн ажилтай хүн энэ нэг одоо хэрхэн зохицуулах вэ? Нойр яагаад чухал юм бэ? Тэгэхээр
хоногт одоо 24 цаг байна тий. Тэгэхээр хүн болгоны нойрны хэрэгцээ харилцаа адилгүй юм байна л да. Зарим хүмүүс болохоор нэг 8-9 цаг унтах юм бол хангалттай. А зарим хүмүүс ер нь 5-6 цаг унтахад хангалттай гэдэг. Тэгэхээр дундчлал ерөнхийдөө нэг 7-8 цаг унтах юм бол тэр хүн үлдсэн нэг 15-16 орчим цагийг бол юм эрч хүчтэй. Тэгээ эрч хүчтэй байхын цаана тархитлагын их сэргийг те үр бүтээлтэй идэх сонирхол одоо химийн явагдах нь. А тэгтэл нөгөө нэг өөрийнхөө нойрны хэрэгцээг хүн ихлэ мэддэг байх хэрэгтэй. Тэрнээс биш өглөө ингээ босоод ирсэн чинь нэг гоо ингээ хандсан. Сэргэлэн харна. Цагаа харсан чинь 6 цаг байх юм бол би ч одоо 8 цаг унтдаг хүн эсвэл 8 цаг унтах ёстой. Учираас би дахиад 2 цаг унтах ёстой гэдэг ингээд нөгөө сэтгэл зүйн үед өөрийгөө бас юм ядралтанд оруулаад авах тохиолдол байдаг байхгүй юу? Тэгэхээр өөрийгөө ямар нойрны хэрэгцээтэй юм тэгээ та ингээ анзаартай. Жишээлбэл 7 10 хоног нойрны тэмдэглэл хөтлөж болох байхгүй юу? Магадгүй зарим хүмүүс хэлдэг шүү дээ. Би жоо орой унтаад өглөө эртх унтах гэдэг. Дахин унтах гэдэг. Зарим хүн болонгууд орой эрт унтаад өглөө эрт зэрчдэг. Энд чинь хүртэл хүний нэг биохимнэл. Тийм байна. Тэгээ тэрийг одоо ч нөө орчин үед хүмүүс ухаалаг цаг их зөөдөг болсон. Тэн дээр нөө бүр ингэдэг юм байл ч та нойрны цагийн тэгээд нөгөө гүн нойронд харж гинөө өнгөц нойронд орж гинөө гэ үечлэлийн хүртэл гараад өгдөг болсон. Яг үнэ тий. Тийм юмар ч гэсэн ер нь хянаад би ер нь яг тий хангалттай амраад байгаа юм уу гэдгээ мэдэх бүрэн боломжтой юм байна. Ер нь бол хангалттай амарч гин үгүй гэдгийг бас тодорхойлох хэцүү гэж байгаа байхгүй тий. Тийм ер нь хэцүү. Тийм. Тэгтэл ер нь бол нэг л зүйлийг анхаараар гэж. Өглөө босоод ирэхэд нэг тийм тархитлах аягүй сайхан сэрэгцэн. Ирч хүчтэй би амарсан мэдрэмж авах юм бол энэ бол та нойроо хангалттай авсан байна л гэсэн үг байна. Тэгэхээр энэний цаана юу хэлэх гээд байна вэхээр нэг өдрийн тэр мэдрэмж эсвэл тэр авах хэвээр нойрны тийм ээ таны аваад хөвсцэн тэр нойр чинь нэг өдөр ингээл одоо 1-2 цагаар алга байлаа гэхэд тэр өдөр танд ямар өнгөрөх нь нэг тийм хэцүү толгой ажиллахгүй тэрийг дагаад итвэх сонирхол муу хөдөлгөөн удаа зэргийн шинжүүд үс. Гэтэл удаан хугацаанд энэ байдлууд үргэлжлэх юм бол ер нь бол архаг нойр гутлалын асуудал үүсэх шалтгаан болж байгаа байхгүй. Тэнгүүд үүнийгээ дагаад бие махбод сэтгэл зүйдэж эхэлнэ. Нойрны тэнцвэрт байдлаас бус байдлаас болоод бодис сэлцэнд хямрал үүсэж эхэлдэг. Зарим хүн магадгүй жин ихсдэг тийм. Зарим хүн турж эхэлдэг. Бүр цаашлах юм бол үс унах ингээл янз бүрийн хүний бодисын сэлцэнд өөрчлөлт ороод ихсэл нь тавьчих. Тэгэхээр өвчнийг олох эрсдэлтэй болно гэсэн үг шүү дээ тийм ээ. За одоо тэгвэл ээлжийн ажил хийдэг хүмүүсийг яах вэ гэхээр одоо энэ дэр бүр нойрны менежмент гэдэг юмыг тухайн үнэхээр тэр ээлжийн одоо ажил хийлэгдэх байгууллага байдаг юм бол энэ дээрээ байгууллагатайгаа хамтарч одоо зохион байгуулах хэрэгтэй байхгүй юу. Жишээлбэл хэцүүлтэй ингээл одоо бид нар өнөөдөр амьдралаас шалтгаалаад ч юм уу тий ойр орхон жижүүрт гарах. Тэгэхээр чин 7 хоногт хүн одоо нэг удаа жижүүрийн ажил хийдэг байх байтал бол одоо дараа нь тэрийг тодорхой хэмжээгээр нөхөж чаддаг гэж үзэх юм бол химийн нойрны хэмжээнд орчиж чаддаг бол тэгтэл чин 7 хоногт 3 удаа хэрвээ ээлжийн ажил ингээл хийх юм бол тэр нойрны хэмнэл гэдэг зүйл өсөж алдагдаж эхлэх юм шүү дээ. Тэгэхээр энэ бол бүр бодлогоор ярих хэрэгтэй зүйл болж байгаа байхгүй. Тэрийн байгууллагатайгаа тухайн хүний эрүүл мэндэд холбоотой ингээд нэг ажиллах хэрэгтэй зүйл. Тэгхгүйгээр надад одоо өнөөдөр те ажил бол болж гин гэдэг юм бол 1-2 хоногийн нойр бол боломж юм шиг болж дараа нь болж юмар асар их эмгэг рүү шилжих эрсдэлтэй гэсэн. Тэгэхээр одоо аль болох хэмлээ буцаж олох. Хүн шөнөөр байнга ажиллаад их юм бол энэ ч гэсэн нойрны хямрал үүсгэж болох боломжтой зүйл юм байна. Тий. Судалгаанууд байдаг шүү дээ, тий. Ээлжийн ажил хийдэг хүмүүсийн одоо автомашины осол, авар осол гаргах эрсдэл яг өндөр байдаг. Самбаачлах хурдан гэдэг тий. Тийм байна. Яалтч ингээл хонсны дараа бүр нэг дөнгөтэй нойр маш чухлаа. Ялангуяа одоо ингэ сэтгцэн эрсдэнд болсны дараанаас намайг бүр хүмүүс амар унтангаа болсон гэж нойр чухал гэж нойрны хэмлээ нойроо айгуу хурдан сайн авах гэж унтдаг болсон. Тийм болсон байсан. Нойрон дээр ингээ ярихад хүмүүс яг ингээд одоо жишээлбэл бит хоёр хоорондоо адилхан гэж болохгүй байхгүй тий. Залуу за тэгээд хідэн насных уу дээр нь одоо яг өөрийнхөө хувь хүний би юу нэг ямар нойрны хэрэгцээтэй юм бэ гэдгийг хэлээд тодорхойлох хэрэгтэй. Хүмүүс заримдаа гэдэг чинь өдөр ингээд унтах хэрэггүй. Тэгэхээр шөнө унтахгүй болчихно. Үнэхээр тэр хүн өдөр нэг дуг хийгээд босоод ирэхэд нэг би гоё сэрэгдэг тийм зуршилтай бол тэрийг хэрэгжүүлэх нь зүг байхгүй. Тэгэхээр заавал нэг юм юмд баригдах биш өөрийгөө л аягүй сайн мэдрэх хэрэгтэй тийм. Хүн бүхний бие физиолог ам өөр за комментээр асуулт ирсэн байна. Сэтгэл зовних зэрэг анхан шатанд
яг ямар арга хэмжээ авах вэ? Явах нь зүйтэй вэ гэж асуусан байна. Тэгэхээр сэтгэлийн зовнил гэдэг маань айдас уу, түгшүүр үү те гэдгээсээ бас их шалтгаалтай. За тэгээ мэдээч энэний түрүүнд бол одоо эхлээд өөр дээр аягүй сайн ажиллаад үзвэл зүгээр байдаг. Магадгүй одоо эхлээд та ингээд цаас бал аваад яг өөрт ингээд тулгамдаад байгаа таны сэтгэлийг зовоогоод байгаа тэр асуудлуудаа чагсаач чигнэ. Ингээд цаасан дээр. За тэгээд жагсаагаад бичингүүт чинь яг намайг юу зовоогоод байгаа гэдгийг олж харах нь. Тэнгүүд энэ бичихгүй байсан бичих хоёрын хооронд ялгаа маш их байдаг. Бичихгүй байна гэдэг бол хүн ингээд нэг зүйл дээр фокуслчаар за ёстой хаанч явсан нөгөө нэг тавгүй бодол ингээд бодогдоод байдаг ч тийм. Тэгэхээр нөгөө ихэнх өдрийн одоо орж ирдэг бодлууд бол сөрөг бодолтой л яваад тахна гэсэн үг. Тэгээд тэрэн дээр ингээд автаад байдаг. Бичээд эхлэнгүүт за энэ магадгүй ямар асуудлууд байна вэ? Тэрийг олоод харчихаар энийг би хэрхэн яар шийдэж болох вэ? Өөрийнхөө хэмжээнд. Тэгээд тэрэн дээр нэгсэндээ ажиллана гэсэн үг байхгүй. Ингээд ажиллаад үүсэх хэрэгтэй. Ажиллаад үзэнгүүт чинь болж явах юм бол та энэ арга айгу тань тохирч байгаа сайн арга байхгүй. Үнэхээр энийг өөрөө даван тулах гээд болохгүй юм бол одоо дараагийнх нь алхам энийг хин нэгэнтэй ярилцах хэрэгтэй. Тийм ээ? Эхний ээлжинд итгэдэг хүнтэйгээ, найз нөхдөдөө, гэрийнхэнтэйгээ тэр асуудал хинтэй холбоотой ажиллах уу? Магадгүй орой ингээд гой ингээд гэр бүлтэйгээ хамт хоол идэхийг хүсдэг тий. Тойроод ширээний хард суудаг гэдэл нөхөр нь яг юм өсвөл ихнэр нь цагтаа ирдэггүй. Тэгэл янз бүрийн асуудал байж ижил. Тэгвэл тэр нөгөө стрессийг үүсгэж байгаа хүчин зүйлүүдийг яаж бууруулж болох вэ гэж нөгөө хамтарч нөгөө хүнтэйгээ ярилцах ч юм уу. Тэр ямар энэ асуудлыг би яаж шийдэж болох вэ? Тус бүрд нь гаргалгаагаа хийж болох байхгүй юу? За ингээл өөртөө болох хэмжээнд болохгүй дараагийнхаа найз нөхдөйгөө ярилцаад нөгөө хүнтэйгээ ярилцаад тэнгууд асуудал яаж гинэ багасж гинэ. Тэгээд ч ингээл нэг багасахгүй нөгөө асуудал шийдэгдэхгүй. Урлам л араараас ингээл ороод ирвэл энэ бол нэлээд толгомцоо асуудлын төвшөнд явагдаж байна гэсэн үг. Толгомцоо асуудал нь хэр удаан үргэлжилснээр дахиад өөрөөсөө асуух хэрэгтэй. Тэр толгомцоо асуудлыг шийдэхгүйгээр нөгөө нэг бусдаас зай бариад ганцаардалд ороод нэг бол янз бүрийн одоо оройдоо нойр хүрхгүй байлаа гэл нэг пив удаг ч юм уу те. Буруу замаар одоо тэрийг буруу нөгөө нэг тайллаа хийгээд хариллаа хийгээд яг үнэ. Тэгээ ингээд ах юм бол энэ бол одоо газар аваад ясаар нөгөө сэтгэлийн зовнил төгшөөр гэдэг энэ зүйл чинь сүлдээ яах нь хоёр дахь сэтгцэн эмгэгтэй болох магадлал. Архины хамааралтай болох ч юм уу. Эсвэл зан үйл эмгэгтэй. Ганцаардалтай эсвэл сэтгэл готролтой ч юм ингээд хавсраад явах тохиолдол үүсч болохгүй. Тэгэхээр тэр таныг анх зовоогоод байгаа яг одоо нүүр тулаад байгаа энэ асуудлаа эхлээд тодорхойлчих. Яг тодорхойлж аваад бичээ. Тэгээд энэ аргууд яагаад ч үр дүн өгөхгүй нэг л болохгүй л одоо ястай ч ихэнх мэрэгжлийн хүмүүс рүү хандах хэрэгтэй байхгүй юу? За мэрэгжлийн хүнд хандах гэдэг одоо нөгөө 1 2 3 дугаар шатлалын имлэг байгаа. За мөн сэтгэл зүйн тусламж үйлчилгээ үзүүлэх сэтгэл зүйч төвүүд байгаа. За одоо хүмүүс би яг хаана очихоор мэдэхгүй штэ. Тэгэхээр одоо тэр аль чиглэл рүү би яг ямар үед очих хэрэгтэй вэ гэдгийг та одоо сайн зааж өгвөл. Саяны ингээд жишээ биш үү те? Ингээд юм сэтгэлийн төвшөр байдалд байгаад тэгээ саяны нэг миний хэлсэн аргуудыг ингээд үзээд болохгүй байх юм бол эхний ээлжинд аюул олон хөлбрүүд байна л да. Одоо сэтгцээр бол мэндийн үндэсний төв рүү, сайт руу ингээд ороход өөрийгөө тодорхойлох те сэтгэл төвшөлд айлт стрессийг тодорхойлох юм сорилоод байж болно. Эсвэл гадаадын олон сайтууд бас байж байна. Тэд нар төр эхлээд яах нь нөгөө сорилуудыг хийгээд бөглөөд үзэж болох байхгүй юу? Тэнгүүд чинь нөгөө оноонууд гараад ирэх нь. Би одоо нэрээ сэтгэл төвшөлтэй байгаа маань, эсвэл би сэтгэл готролтой байгаа маань. Эсвэл миний хөнгөн байна. Дунд зэрэг байна. За ингээд нөгөө аргуудаа хэрэглээд болохгүй бол одоо яах нь стрессийн төвшөнд тийм ээ? Дээр нь толгомцоо асуудлын төвшөнд байх тохиолдолд бол сэтгэл зүйчид хандаж бас болно шүү дээ. Толгомцоо асуудлын төвшөнд. Үнэхээр ингээд тэр асуудал нь нөгөө миний түрүүний ярьжсэн шиг нейротрансмиттерийн төвшөнд буюу бидний одоо энэ бие махбодоос ялгардаг тийм ээ энэ итгэжүүлжүүдийг тэр бодисуудын хямралд орсон байх юм бол тэрийг бол зайлшгүй эмнэлгийн мэрэгжлийн тусламж хэрэгтэй гэсэн. Энэ тохиолдолд бол эми эмчилгээг сэтгэл заслал эмчилгээтэй хасран авах шаардлагатай байдаг. Тэгэхгүй цаанаасаа ингээд нөгөө нөхөгдөхгүй юмыг бид нар байгаль маань бие организм нь үйлдвэрлэж чадахгүй дутагдалд орчод ч хомсдод ч. Тэгэхээр бид нар тэр ингээд хичээгээд үр дүн төрөхгүй бол одоо энэ дэр чинь гаднаас нэмэлтийн нөхөөс орох байх. Тэгэхээр ер нь бол эхлээд
мэдээж хэрэг тулгамцсан асуудалтай л аль шатанд бол хамрагдаж олно. Бүр цаашаа эм уух шаардлагатай, нэмэлт зүйл авах шаардлагатай бол нарийн мэрэгжлийн эмчит хандах хамгийн зөв гаргалгаа хань. Тэгэхээр ер нь ингээ эргэн тойрныхаа хүмүүсийг хараад хахад хаашаа очихоо яаж хандхаа мэдэхгүй нойрны хямрал дээр жишээлбэл зүгээр нэг эм уугаад нэг унтсан болоод өнгөрөөдөг. Тэр хүний бүр ингээ цаажилтаа нь шал өөр стресс байдаг ч юм уу нөгөө зүгтаагаад тэр цаашаа нөгөө нойрны хямрал үүсгэсэн тохиолдол байгаад байгаа. Тэгэхээр үзэгчд маань ч гэсэн ямар нэгэн байдлаар танд сэтгэл зүйн асуудал байна гэж үзэх юм бол тийм ээ сая манай багшийн маань хэлснээр эхлээд та асуудлаа гаргаж ирнэ. За тэрийг хэрэг үнэхээр шийдвэрлэж чадахгүй бол зайшгүй цаашдаа одоо нарийн мэрэгжлийн хүнд нь хандах нь зүйтэй шүү гэдгийг бас хэлмээр байна. За ерөнхийдөө энэ бол яг цэцэн эрүүл мэндийн тухай ойлголт өгөх зүйлүүд би өөрөө одоо хувьдаа нэг нэмэлт хэдэн асуудлыг авах гээд танаас асуух гээд ирсэн. За эхний ээлжинд би нэг шашинтай холбоотой асуулт асуумаар санагдаад ерөнхийдөө одоо нийгэмд шашин шүтлэг болол хүнд бас сэтгэл засал айгүй засалтай сэтгэлийг тайван байлгадаг айгүй зөв арга юм шиг харагддаг. За нөгөө эсрэг талдаа хэтэрхий тэгээ одоо эмчит хандах ёстой зүйлийг ламбуу ягаал мэс засалд орох, яаралтай мэс засалд орох ёстой адил чинь. Тэгээ энэ өдөр муу гинэ гэж одоо бием ходоор охроогоо ч юм уу. Ер нь яг иймэрхүү шашны асуудал дээр бид нэр хэр одоо оюун дүгнэлттэй байх ёстой юм бэ? Эргэн тойронд маань ч гэсэн одоо шашинд одоо буруугаар автсан ч гэж хинаа шиг хит итгэл үнэмшилтэй басан хүмүүс байгаад байна. Тэр хүмүүсийг одоо хэрхэн засаж залруулах ч юм уу зөвөр таньж мэдүүлэх шаардлагатай байт юм бол. Тэгэхээр яг нэг үндсэн хуульд заасныхын дагуу бол хүн шашин шүтэх бол хүний одоо үндсэн хуулиар хамгаалагдсан эрх байгаа шүү дээ тий. Тэгэхээр тэрэнд бол бид нар ямар ч одоо хөндлөнгөөс те шүүмжлэх бол биднэрт ирэх байхгүй. Энэ аягүй олон тал дээр яригдах хэрэгтэй зүйл болчихж байгаа. Жишээлбэл эмнэлгийн орчинд яригдах дотроо бүр сэтгцэх үү өөр бусад одоо бие махбодын өвчнүүд үү гэдэг нь хүртэл харилцан адилхан болох нь шүү дээ. Саний тохиолдолд магадгүй яг ч аргагүй яралдаад хагалгаа те эмчилгээ үйлчилгээ авах байдал чинь тиймэрхүү байдалд ороод өөрөө болон одоо бусдын амь насанд ийм сөрөг үр дагавар хүрэх болох нь бол энэ чимлэгийн мэрэгчлэлтэн бол энийг бол одоо хуулиар шийддэг асуудлууд бол байгаа шүү дээ. За тэгээд бидний одоо сэтгцийн практикт нэг 2-3 зүйл дээр бол яг ажиглагддаг. Тэрэн дээр юу хэлэх гээд байна вэ гэхээр стресстэй холбоотой үүсэж байгаа эмгэгүүдийн үед бол би бол энэ шашин бөө магадгүй тийм ээ одоо тэр хүнд яаж тусалж болох итгэл үнэмшлийг нь те одоо төрүүлэх тийм зүйлүүдээр бол бүр харин ч талархалтай хүлээж авч байна. Одоо магадгүй зарим хүмүүс бол тавдаа сайхан удахгүй идэх чинь дажгүй юм байна уу гэд ингээд нөгөө хүнд бол сайхан сэтгэл санаа сэргээд ороод ирэх те бүр аягүй сайхан болцсон шүү. Магадгүй гантанд очиод нэг номоо уншуулсан чинь эмчилгээхаа заслыг хэлгэсэн чинь бүр сайхан болчлаа гэд ингээд тэр хүнд бүр илүү эмчилгээнд нь эрг үр дагав өгөөд явчихдаг. Зарим нэгэн тохиолдолд энэ бүр юм хортон үр дагавар өгөх байгаа байхгүй. Тэгэхээр бид нар ялгаж салгаж ойлгох хэрэгтэй байгаа. Тухайлбал дотоод шалтгаан сэтгцэн эмгэгүүд гэж байдаг. Яагаад ч одоо тэр итгэл үнэмшлэлээр эмчлэгдэх хэс илүүтэй им тийм ээ эмчилгээнд дээр тулгуурласан эмчилгээ илүү нэгдүгürt байх үед бол гэр бүлийнхэн хүнтэйгээ одоо үйлчлүүлэгчтэй маань ингээд очиод асуухад мэдээж тэр хүмүүсийн тайлбар тэр өвчнийхэн талаар тэр үзэж харсан одоо мэрэг төлгөнд нь бууснаар бол тайлбарлах харилцаа адилгүй шүү дээ. Бид нар хүн болгоныг одоо тех хэстэй ингэх хэстэй гэдэг тахгүй зүгээр нэг л зүйлийг анхаарах хэрэгтэй байгаа байхгүй. Нөгөө хүн угаасаа эмзэг сэтгэл зүйтэй мэдрэмжтэй болцсон гэдээ байж тал дээр нь ямар нэгэн байдлаар одоо лусын хорлол болсон байна. Эсвэл одоо тийм юм буруу хийсэн байна гэх юм бол нөгөө хүний сэтгэл зүйд яах нь буруулам л стресс болно, гэмтэл болно. Тэгвэл тэр шашин бити мөртөө чи бити дагаж гэж юм биш. Зөвхөн миний хувь хүний зүгээс шүү дээ энэ бол. Яг тэгвэл та нарт үнэ ингээд шүтэж болно тий заслаа минь хийлгэж болно. Гэхдээ яг ийм эмзэг сэтгэл зүйтэй энэ хүнд маань энэ илүү сөрөг нөлөөтэй байгаа үед нь та нар ар гэрийнхнээ дээр зам үлийн хийгээч тий. Хүний маань бити тэр
үг хэллээр ингээ яг өөрийгөө айхтар хатаа сонсуулаач. Тэгээд ингээ сонсчоор чинь нөгөө имлэгийнхаа имчилгээ тусламжийг зөв зөвхөстөө авах ёстой зүйлээс холдоо авчдаг. Тэгэхээр ингээд явж байгаад ингээд имчилгээний хожимдол гэдэг юм үсэт эхэлж байна. Магадгүй тэр хүн 2 сар 3 сар ингээд имчилгээнд ороод ингээд идэх байсан зүйлийг 2 жилээр хойшлуулдаг ч юм уу. Нөгөө хүний маань байдлыг улам хөндрүүлээд авах тохиолдлууд байдаг байхгүй. Тэгэхээр энэ дээр бол ерөөсөө маш одоо боломжтой хүнтэйгээ таньдаг мэддэг хүмүүстэйгээ мэрэгжлийн хүмүүстэй зөвлөлдөж байгаад тийм ээ. Энэ шийдвэрийг хамтдаа гаргаасаа л гэж хүсэж байна. Тэгвэл эмчилгээний хожимдол гэдэг зүйл бол эдгэрэлтийг агай удаашруулдаг, архагшуулдаг тийм одоо хортой үр дагавартай зүйл болж байна. Тэгээ бас нөгөө нэг хоёр эмчийн нийтлэл дээр үзэхэд одоо эпилепси гэдэг одоо унал таталттай унал таталт явж ингээд энэ хүн дээр жишээлбэл нөгөө бөө болох байсан байна, сахиус болох байсан байх шүү гэд бас эмчилгээ хийх одоо хугацааг нь хойшлуулсан ч тохиолдол мэрсээр бас байдаг юм лээ. Тэгэхээр бид нар одоо хэний итгэл үнэмшлийг бол нэцаах гайгүй. Тэгэхээр яг тохирсон тусламж арга хэмжээг зөв газраасаа авах юм бол дараагийн арга үр дүн илүү сайн байх болох юм. Яа, түрүүн асуултанд дондаас жирэмсний үе сэтгэл готрлын тухай яриул илүү зохимжтой байна гэсэн. Ерөнхийдөө одоо энэ сэтгэл готрол гэдэг хүчин одоо нийгэмд одоо хүмүүс ч гэсэн өөртөө хүлээн зөвшөөрдөг болж байна, ил тод болж байна. Тэрний хэрээр сэтгэл готрол би орсон байгаа гэдэг айдсаас үүсэж байна. Би одоо өнөөдөр сэтгэл готролд орсон ороогүй хэрхэн мэдэх үү? За ялангуяа энэ хүнээс маань жирэмсний үе сэтгэл готрлыг асууж байна. Энэ тухай та ярьвал сэтгэл готрох эмгэг бол хүн амын дунд зохилон тохиолдох сэтгцийн 6 эмгэг юм бол нэг гэсэн үг. Тэгэхээр юу ямар эмгэг байх вэ та хэлээ. За тэгэхээр зохилон тохиолдох 6 эмгэг дотор чинь айдас, сэтгэл түгшилт, сэтгэл готролт, биеийн хэлбэрийн эмгэг, нөгөө тайлбарлаж боломгүй бие махбодын завир шаналгаа, нойрны эмгэг, архаг ядаргаа, архин додох эмгэг. Энэ 6 эмгэг орж байна. Их ойрхон. Тэгэхээр зүгээр одоо хамгийн энгийн жишээгээр бодоход 6 дотын нэгдмэл тохиолдох гэдэг шүү дээ тий. Тэгэхээр энэ эмгэгтэй болчлаа. Одоо яана? Би одоо ингээл нэг л сэтгцийн өвчтөй болчлаа гэж эхлээд юуны төрөнд айх хэрэггүй. Энэ бол хүн нийтлэг тохиолддог юм байна. Байдаг зүйл. Ер нь бол сэтгцийн эмгэг юу гэж болох вэ? Хүн одоо арч тэрийн даралт ихтэх эмгэгтэй хүнгээ бодъё л та. Тэр хүн нэгэн даралт ихтгэхийг онцлуулж би сте ингээд даралт ихтэхт одоо ингээл утгагүй мэн те өвчтэй болчлаа. Тэгдэггүй үстэй. Яадгүй хэр насан туршдаа одоо тэр хүн насан туршдаа штэ тийм ээ амьдралын төгсгөл хүртэл даралтны өвч тэр даралт ихтэх өвчний эсрэг эмийг уугаад тэгэл хэвэн амьдралаа ажил хөдөлмөрөөр хийгээл яваад байна. Тэгэхээр тийм нөхцөл байдал тайл адилхан. Магадгүй сэтгцийн байдлыг илаашуулж бүрэн эмчилгээний тулд тодорхой хэмжээний үйлчлэлтэй эмчилгээнүүд хэрэгтэй. За сэтгэл готрол гэдэг нь одоо юуг хэлэх вэ гэхээр хэд хэдэн бүлэг шинжүүдээр гарч ирдэг. Эхний одоо яг барьж авах шинжүүд гэх юм бол нойрны хямрал үүсч болно. Сэтгхүүн одоо үйл ажиллагаа удаашрах гэх юм уу та. Тэгэхээр чи ингээд бодлууд хийхдээ юм сөрөг болох. Бодлоос бодол ингээд үс хурдан удаашраад нэг юм бодоод яг ингээл эргэлдээл ингээл босоод цайгаа уучмаар санагдсан ч гэсэн уухуу яах вэ? Шийдвэр гаргах ч юм уу. Тэгээл ингээл за нэг тэгдэг ч юм уу юм бол нэг юм эргэлзээтэй тий бодлоод удаашраад ингээл химийн үед болонгууд хүн за одоо босоод усаа аяндаа хийгээд цайгаа аваад уугаад яван дээрээ сууц ч юм ингээд тэр үйлдэл бодол хийгээ явчихдаг штагаа зэрэгцээл хийгээ явчихдаг шүү дээ. Тэгтээ сэтгэл готрлын үед бол ингээд сууж яасан чигээр тэр үйлдэлийг хийх үү яах вэ гэдэг ингээд тойрол яваад байна гэсэн үг шүү дээ. Үүнийгээ дагаа сэтгэлийн хөдөлгөөн удаашрч эхэлнэ. Хоёрт нэг юм за тэгээд хөдөлгөөн дотроо сөрөг сэтгэл хөдлөлүүд гарч ирнэ. Уйд гарлах, гунаглах, ганцаардах тийм ээ. Нэг тийм тавгүй болох, амархан одоо уйлах сэтгэлийн хөдөлгөөн доктор гэдэг нэг ингээл гайг болол нэг болол гэдэг ингээл уурлаа. Яг онт тий. За ийм шинжүүд ингээ гарч ирнэ. Тэгээ байж энийгээ дангууд хөдөлгөөн удаашрч эхэлж байгаа байхгүй. Юм хиймэргүй санагдал. Толгой дотор болохоор амар их хиймэр байгаа. Төлөвлөд байгаа. Гисэн хэрнээ хөдөлгөөн чадахгүй. Тэгээд эхлэнгүүт хүний нөгөө
ерөнхий хандлага яах нь ийм байдалтай байгаад тэгэхээр чинь хоёулаа ингээ өнөөдөр хоорондоо уцаар ярих нөгөө хүмүүстэй харилцах алдагдаад эхэлчихсэн. Тэрийг дагаад хүмүүс нөгөө гэртээ бусдаас эхлээд зайраа тоорлоо тусгаарлагчээс юм чи сүүлдээ гэр орныхноос урт тусгаарлагдаад ихэнхдээ өрөөндөө ганцаараа байдаг ч юм уу. Нөгөө нэг юм ярих итэх сонирхол бас буураад эхэлнэ. Тэгээд эхлэнгүүт сэтгэл готрол өөрөө дотор олон хэлбэрлэлтэй. Жишээлбэл одоо нийтлэг тохиолддог нь юу гэдэг вэ гэхээр өглөөний болон оройн хэв шинж сэтгэл готрол гэж байдаг байхгүй юу. Тэгэхээр шөнө нөгөө бид төрүүлж нойрны өөрчлөлт гарч ирдэг гэсэн тийм. Тэгэхээр нөгөө хүн нэг 11 12 үед бол хүн ядраад тийм бид нөр өөрөө мэдлэг ингээд унтаад өгч штэ. Тэгтэл сэтгэл готролтой хүмүүс ихэнхдээ 3 4 цаг хүртэл ерөнхийдөө нойр хөдөлт орчдөг. Шөнө унтахгүй. Тэгэл өглөө нөгөө 3 4 цагаас ингээд хүчээр ингээд нөгөө унтаад эхлэнгүүд унтаад байгаа ч юм шиг үгүй ч юм шиг ингээд нойрыг өнгөцсөн хүн болчихно. Тэгээ өглөө хэвэн үед бол хүн 8 9 цаг гэдээ одоо босцсон байх хэрэгтэй шүү дээ. Гэтэл чин тэр хүмүүс чинь 3 цагаас унтсан хүмүүс чинь доор ээж 9 цаг гэхэд 6 цагийн нойр авах гэдэг шүү дээ. Тэгэхээр нэг 8 9 цаг үед босохоор юм хүн дээр гэдэг байхгүй. Би бүр бие даахгүй. Тэгээд өглөө бослоо. Магадгүй өдөржингөө тийм хүнд мэдрэмжтэй. Хэрэв өглөө бүр босхгүй л өдөржингөө орондоо ингээд ихтэй ч өнгөрүүлдэг. Ямар ч нөгөө юм идэх гэсэн. Тэр чинь нөгөө юу дутагдаад нөгөө серотонин гэдэг дофамины дутагдал үүсэж байгаа байхгүй. Тэгэхээр одоо таны хэлээд байгаа бүр тахны бодисын алдагдлыг хүрсэн байгаа байхгүй. Тэгээд эхлэнгүүт нөгөө хүн чинь өдөржингөө ингээд нэг одоо хэдүүлэл нэг өдрийн нойр алдахад нэг шинж байгаа шүү дээ тий. Тэгэл нэг юм үтгэх сонирхол авахгүй нэг хөдөлгөөн ударсан ямар ч зориггүй ч юм шиг ингээд өдөр яж хэцүү болоод зарим үед болохоор нэг 4 юм уу 5 цагийн үед гинт харанхуй өдөр эсвэл харанхуй шөнө өдрийн гэрлийг хасаж чарна гэдэг гой сэрэгдэг шүү дээ тий. Тэр шиг ингээд нэг юм бүх юм хөнгөн болсон юм шиг. Өөртөө сонирхолтой болж байгаа юм. Өдрийн одоо оройн 5 6 цаг үед. Өглөөчөнгө хүнд яваал идэх нь шүү дээ. Тэгж байгаа 5 6 цаг үед маш юм одоо өдөөс хойш тий. Гинт ингээд юм сэргэлэн цаваач болсон юм шиг. Тэгээд эхлэнгүүт өө амар их ажил юмэр санагдал тий. Айгу итгэвтэй болоод эхэлдэг. Энийг сэтгэл готрлын өглөөний хэв шинж гэдэг байхгүй. Ийм хэв шинжтэй хүмүүс яах вэ гэхээр арай 5 6 цагаас аваа ингээд хөргөн сэргэлэн болоод эхлэв. Гэр орных нь юу гэж боддог. Үгүй энэ одоо хотлол юм шүү дээ. Зүгээр л юм биш үү? Нөгөө гоё хэвэн байгаад нөгөө ярьж хөөрөөд тий. Итгэвтэй байгаа. Мадуу чи жоохон залхуураад байна шүү дээ. Алив хүчлээд гараач. Тэгээч. Тэр нь бол яг тэр цаанаас дутагдаад байгаа бодистой холбоотой учраас тэрийг бол хүний хийснээр тий гарч ороод байсантай ч бас холбоогүй. За ингээд эхэлж байгаа энэ шинж тэмдэглэлд ор хаяж удаа надад хэр удаан байна вэ? Би зөв нэгт төрлийн нэрлээ шүү дээ. Хэр удаан байна вэ гэдгийг анзаарах хэрэгтэй. Хэрвээ энэ байдал нэлээд удаан гүнзгийрэл танд нойрны өөрчлөлтүүд гарч ирэл яг саяны дурдсан шиг юм шинжид байх юм бол одоо бол зайлшгүй бидэрт сэтгэл готрлын эсрэг эмчилгээ тэр дотор эмийн болон сэтгэл зүйн эмчилгээ бол бүр зайлшгүй хэрэгтэй байхгүй. За үүн дээр нэмэгдээд яагаад шууд бид нар тэр хөдөлгөөн хийгээд дасгал хөдөлгөөн хийж үнэхэр чадахгүй. Тэр гаднаас дутагдаад байгаа тэр бодисуудыг нэмж өгөх эмийн эмчилгээг хийсний дараа хүн арай нэг гайг болоод нойр хэвэн болоод тий одоо оройд нэг 10 11 цаг үед унтчаад өглөө 8 цагт болоод төрөж хүн чинь бусдтай нийлүүлж хөл алхаж болохоор болж штэ. Ийм төвшөнд ороод ирэхтэн л одоо жинхэнэ тэр дараагийнхаа тэр нийгэмшүүлэх, бусад одоо итгэх хөдөлгөөн хийлгэх өөр бусад эмчилгээнүүд одоо сэтгэл зүйн эмчилгээний дараа давхар ярьж явах байхгүй юу. Тэгэхээр одоо яг энэ зүйл маань жирэмсний үеийн сэтгэл готролч гэсэн яг л ийм процессор л явагдана гэсэн үг тийм ээ. Жирэмсний үед болохоор яагаад ингэж илүү байдгүй гэхээр дааврын өөрчлөлтөнд хүн ороод явж байгаа байхгүй юу. Тэр үед бол сэтгэл готрол зарим хүнд нэг юм 7 хоног орчим ч юм уу нэг сони юм зурус ингэж үргэлжлээд алга болчдаг. Төрсний дараа. Нэг 2 3 сар ч юм эсвэл дөнгөж бараг төрсний дараа ч байж болно. Зарим хүнд болонгууд ингээд яг энэ байдал нэлээд удаан үргэлжлэх тохиолдол байдаг. Тэгэхээр тэрэнд юу нөлөөлж байгаа вэ? Нэгдүгээр даавар. Хоёрдугаар тухайн хүн сэтгэл зүйн байдал. Магадгүй гэр бүлийн уур амьсгал за өөр одоо санхүү эдийн засгийн байдал тий маш олон хүчин зүйл нөлөөлж байна шүү. Тэгтэл тэр зүйлүүд нь аянда гайгүй байгаа шийдэгдчих юм бол аянда хүн өөрөө байглаар ингэ сэтгэл готрлоос гараа явчих тохиолдол байдаг байхгүй юу? Тэгтэл үнэхээр тэр нь байглаараа шийдэгдэхгүй байх юм бол энэ бол суур асуудлуудтай бас холбогдсон байхыг үгүйсэхгүй.
хувь хүний сэтгэл зүйн онцлог гэдэг зүйлүүд бас нөлөөлж болно. Тэгэхээр нөгөө одоо жишээлбэл төрсний дараа за ерөнхийдөө нөгөө бодис солилцооны алдагдалд хүрдэг гэдэг байгаа сэтгэл готрол. Тэгэхээр тэр бодис солилцооны алдагдлыг одоо сэдэх хүчин зүйл нь болдог гэсэн үг үү? Эсвэл за нөгөө талаар зүгээр тэр даавартай холбоотойгоор одоо байж агаад заавал бодис солилцооны алдагдлд хүрэхгүйгээр арилгах. Аль аль нь байж болох нь тийм. Жишээлбэл одоо ингээд хувь хүнээс шалтгаалх нь шүү дээ. Суур угаасаа ингээд жоохон дотгошоо сэтгэл зүйн хэв шинжтэй. Нэг хүмүүстэй илэн далангуй байдаггүй. Тэгээ дээр нь ер нь нийгэмшил баг зэрэг те алдагдцсан. Дээр нь суурьтай стрессүүд байгаа. Магадгүй цаашлаа тухайд үсэх юм бол сэтгэл зүйн таагүй гомдол бухимдал ингээл ер нь хуримтлагтай явж л төрөөд нөгөө дааврын өөрчлөлтөнд ороод эхлэхээр хүний сэтгэл зүй өөрчлөлтүүдийг яах нь өдөөгч хүчин зүйл нь болж болохгүй. Тэр төрөлт нь өөрөө энэ шалтгаан нь одоо нэгдсэндээ сэдэгч хүчин зүйл нь болохыг үгүйсэхгүй. За бас тэр нь уйлрал бас нөлөөлж болдог. Ер нь бол сэтгэл готрол ч юм уу тий сэтгцийн зарим эмгэгт яагаад гэхээр нөгөө нарны идэвхжэлтэй бас нэг холбон тайлбарсан судалгаанууд байдаг. Одоо нөгөө нэг хавар эхлэхээр бид нар ч гэсэн нэг ядраал идэх штэ тий. Тэгэхээр ер нь нөгөө нэг одоо эмнэлэгт жишээлбэл удирдлын чанартай хэвтийн эмчлүүлэлтийн тоо хамаардаггүй. Жишээлбэл одоо хэдүүл өөрсдөө л ойлголоо тий. Энгийнээр ингээд харахад чинь үйл болоо. Одоо ингээд хавар болохоор хүмүүс чинь хөдөлгөөн ихсдэг штэ. Ингээд гарч ормоор санагдаад гоё ингээд өдөр тавигдаал. Тэгэл хүмүүсийн итэх сайжраад эхэлдэг. Тэгтэл үйл болоод 11 12 сараас эхлээл хүний хөдөлгөөн багасаал нэг гэртээ орчоор гармааргүй санагдаад тэгэл ингээл өдөр ирсэж харахгүй болдог. Энэ хүртэл хүний биохимнэлтэнд өөрчлөлтийг нөлөөлөд байдаг гэдэг нэг хүчин зүйл гэж үздэг байхгүй. Энэтэй холбоотой зарим сэтгцийн эмгэгүүд юм хөдөлгөлцөд орчдог гэж бас тайлбарлав. Яг л амтантай адилхан нэг яг ичихгүй ч гэсэн ер нь л ингээд цаанаасаа л одоо бие нөөгөөл тийм ээ гараал нэг хурдан гарыг ихэд ч гэсэн хувцас өмсгөж төөртэй нэг тийм байдаг. Тэгэхээр яг уйлрлаас шалтгаалсан тийм зүйл байж болох талтай юм байна. Ер нь бол би яг баттай байдаг юм байна. Тийм. Гэхдээ нөгөө нэг тэрийг хүн болгон ингээд мэдрээл хүн болгон улиралтай холбоотой юм хямралд орно гэхгүй шүү дээ тий. Магадгүй тэр ээж маань ингээд яг төрөлт нь ийм үедээ давхцсан уу урдчлаад одоо төрхөөс өмнө тэр хүний сэтгэл зүй ямар байсан бэ? Төрсний дараа ингээд хүн чинь хайрлуулмаар тий анхаарал халамж тавьмаар байдаг. Тэгтэл энэ дээр нөгөө одоо тэр хангалттай харахгүй байгаа юм шиг мэдрэмж үүж болно. Бас төрөлт юутай холбоотой гэхээр өсөн өсөөгөө нөгөө бид нар чинь жоохон бат хүүхдээ нэг юм шүн хоёр хөхүүлэх болохоор нөгөө нойргуудад ороод ирэх нь сэтгэл гутралыг бас үүсгэх хүчин зүйлж болж болох байхгүй юу? Дан ганц даавар гэхгүйгээр. Тэгэхээр ээж нэрийг төрсний дараа гэр бүлийнхэн маш сайхан амрааж тий нөгөө дээр үед монголчууд гэдэг үсэн шүү дээ. Төрсний дараа яг одоо нэг сар давхар ингээд ээж нар нь очиж охиноо асардаг гэдэг чинь тэрний цаана магадгүй энэ арга хэмжээгч аваад байсан юм биш үү. Сайхан тэр ээжийг унтуулж амраагаад ингээд ах тулсан тэр ээжийн бодис солилцооны байдал ингээд тэнцвэржээд эхлэхээр нөгөө ээж чинь хурдан тэнхэрдэг сэтгэл санаа ч гэсэн тайван доктортой байдаг гэж үгүйсэхгүй ч тийм ээ. Тэгтэл өнөөдөр болонгууд одоо чинь нийгэм чинь ихэнхдээ одоо завгүй болсон. Магадгүй тэр ээж гэртээ байж хахад нөхөр ажил хийхгүй бол тэр хүүхдийн гэр бүлийн мөнгө санхүүгийн бэрхшээл тэгэл ингээл байрны зээл гэл маш олон асуудлууд явах учраас тэр ээж өөрөө хүүхдтэйгээ гэртээ үлдээл тэгэл шөнө дандаа дутуу нойртой өдөр нь тэгэл хүүхдээ ингээл асраал тэгээд ингээ явах нь өөрөө буцаад нөгөө стрессийн хүчин зүйлийг нэмэгдүүлээд байгаа нь төрсний дараах сэтгэл готрлыг бас нэмэгдүүлээд авах эрсдэл болохыг үгүйсэв. Юу асуултаа таагуулдаг. Гэтэ би яг төрөл яг готрол бол ингээ өнгөцгөн ороо яг гарч исэн практикаас харахад яалч ингээл хөвгтэй харахад би ингээл төрчлөө гэж уйлаа. Тэгээд ингээд нөгөө жирэмсэн байхад чи эргэн тойрныхаа өөстэй ямар хөөрхөн юм бэ гэж анхаарал халамж тавьж ийсэн аа. Гинт нөгөө анхаарал халамж нөгөө хөвгт рүү шилж авчиж байгаа байхгүй манай хөвгт рүү. Тэгэхээр намаа ингээ хинж тоохгүй байгаа юм шиг асуудал үүсээд тэгээ яг нэг 7 хоног айгуу тийм докторгүй байсан хүн ингээд цаанаасаа за байдаг та гэж хичнээн мэддэг ч гэсэн өөр ирэхгүй орчдөг юм хэлээ бас тэр яг үнэ тий. Одоо ингээд чамайг хэлэхээр би бас яг энэ дээр
санагдаж байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо энэ сонсож байгаа ээжүүд байх юм бол энэ зөвхөн тань толгомдоо дагаа одоо та баг магадгүй өөрөө сэтгцэн өвчтэй гэж эмзэглэх биш. Энэ бол байгалийн жамаараач бас болдог зүйл. Би том хүүхдүүдээр болохоор надад тэр өөрөөсөө мэдрэгдээгүй. Хэдийгээр би ингээд шүн бүр айгүй хөхүүлдэг нөгөө хүүхд маань буруу хөвшилд оруулсан байсан ч гэсэн нэлийн ядраад байсан ч гэсэн бүр гайгүй. Тэгтэл баг дээрээ болонгууд би яг саний хэлдэг шиг надад нэг юм 7 хоног яг юм сэтгэл готрол илэрсэн. Тэр нь айгүй сайн ингээл яг ч юм нэг тийм санаа хов хоосон оргол сэтгэл дотроос. Тэгэл ингээл үжил хий нэг ингээл нэг өгчүүл яана гэдэг нэг хөлтэй холбоотой бодол орж ирэл. Нэг айдас төрөөд те. Тэгээ би сүүлд нь ингээд бодсон байхгүй юу. Тэгээ яг тэр үед юу нөлөөсөн гэсэн чинь манай аав одоо насараад тэгээ тэрний дараа би нэг 2 жил дээр яг хүүгээ төрүүлсэн. Тэгэхээр нөгөө миний тэр гашуудлын мэдрэмжтэй одоо гэр бүлд маань тохиолдсон тэр ууг гашуу маань бүрэн тайлагдаж би тэр нь дасан зохицоогоо чадаагүй байж л миний энэ процесс жирэмслэлт явагдаад тэгээ төрөнгөд надад бас ийм хямралууд гарч ирсэнийг би тэрнтэй холбож бас үзчихсэн. Гэтэл нөгөө том дээр бол би тэрийг мэдрэг бодлого баг хүү дээр тэрийг мэдрэхээр тэр маань одоо миний тухайн үеийн сэтгэл зүйн асуудалтай бас холбоотой байхыг үгүйсэхгүй байхгүй юу. За би эргэн тойронд ингээ хүмүүсийг хараад хахад айгүй амархан сэтгэл одоо хөдлөл нь хурдан өөрчлөгдөх ч юм уу эмзэг байдаг нэг бүлэг хүмүүс байгаа энэ л да өсвөр насныхан за тэгээд жирэмсэн эхчүүд хөхөөл эхчүүд за тэгээд цэвэршилтийн одоо үеийн эмэгтэйчүүд гэх юм уу за ерөнхийдөө нэг эдэр насны эрэгтэй хүмүүс ч гэсэн ордог нэг тийм айгүй ингээ нийгэм тараад хаад энэ одоо ямар зүйлтэй холбоотой байх боломжтой эдгээр хүмүүс одоо үзчихвэл бас одоо анзаарснаар яг юм өөрчлөлтүүд гараад байгаа. Тэр одоо өөрчлөлтүүд яг хэрхэн даван тулах уу? Энийг хэрхэн зөв таних уу гэдэг. За тэгэхээр хүмүүс болохоор шилжилтийн нас гэхээр 13-аас за магадгүй 10-аас нэг 18 нас орчимд ч юм уу явагдаж байгаа тийм энэ процессыг гээд ингээд бодоод байдаг. Тэгэхээр нөгөө хүн дөнгөж төрснөөс дасан эцэс болох хүртэл хугацаанд ингээд хүн маш олон шилжилтийн үед даван тулж байгаа гэдэг. Тэгэхээр чиний саний асууж ирсэн тэр дурдаад байсан үед ч бүгд нөгөө шилжилтийн үе байхгүй юу? Тийм ээ, шилжиж байгаа тийм. Хүүхэд наснаас, багнаас, сургуулийн өмнөхнөөс, өсвөр нас, эдэр нас, харих нас, залуу нас. Тэгвэл энэ үедээ хүн ямар өөрчлөлтүүдэд ордгоо гэдэг ингээ харах юм бол бага насны хүүхэд бол өсвөр наснд очингууд чинь анх одоо нөгөө ээж аав нь тэрийг ингээ харахаараа тэр хүүхэд урд нь айгу 50 байгаад байсан юм шүү дээ. Ээж аав үгэнд ороол ингэж. Тэгтэл нөгөө сэтгэл хөдлөл эмоц ингээд өөрөө хүчтэй гаргаж ирдэг болохоор чинь нөгөөдхий чинь илүү хүмүүс анзаарч эхэлж байгаа. Дараагийнх нь болохоор залуучуудын үед бас сэтгэл хөдлөл докторгүй байна гэдээ гарч байна те. Тэгтэл чинь тэр чинь бүр судалгаа байдаг байхгүй юу? Залуу наснд эр юм ялгаа байхгүй юм маш өндөр стрессийн түвшин өндөр байдаг гинэ. Яагаад хоёлаа бодё та. Тэгэхээр бас нэг гормоны өөрчлөлтөөр холбоотой одоо байж болно. Хоёрдугаар долонгод энэ үед хүн төрдөг гэр бүл болдог, сурах, боловсрох, санхүү гэл ингээл маш олон асуудлыг энэ үед хүн шийдэх гэж явдаг учраас нэгсэндээ энэ биеийг агүй олон зүйл тухаах гэдэг шүү дээ. Нөлөөлөд энэ. Тийм тэгэхээр чинь нөгөө нэг гадаад дотоод хүчин зүйлүүдийн стрессрүүдээс болоод тэр хүний сэтгэл зүйд яг нь стрессийн түвшин өсөд явхаар хүн энийг сэтгэл хөдлөлийн хариу оруулах хүчтэй гараад иж болох байхгүй. За тэгээд тэр одоо 13 настай адилхан 50 орчим наснд бол нөгөө цэвэршилт өндөр даврын хэмжээ өндөр байсан бол бага насн тий. Тэр үед бол даврын хэмжээ буураад эхэлхээр энэ үед бол онцгой одоо бас юм ялгаруулаад харагддаг. Тэгээд хүмүүс ингэж асуудаг цэвэршилтийг зөвхөн эмэгтэй хүнтэй холбож үздэг. Үгүй. Эрэгтэй хүн ч гэсэн цэвэршдэг. Тэгэхээр эрэгтэй хүнтэй хүнд бас юм сэтгэл зүйн асуудлууд гарч ирэх нь байна тийм ээ. Тэгэхээр энэ бол өөрөөсөө байгалийн зүү эсний жам эсний л одоо юм үзэгдэл. Тэгэхээр хүн хэдий ч энийг юм химийнээр таймнаар тийм болох ёстой зүйл гэж хүлээж авч чадах юм бол энэ зүйл хэсэгэн хугацааны дараа өөрөө зохистойгоор шийдэгдээд явчихна. Тэгтэл энд маш хүчтэй одоо ач холбогдол өгч болно ш зарим хүн. Одоо хүүхэд нь өсвөр наснд ирчихэнгүү гэж одоо тийм энэ одоо ямар сони миний хүүхэд ийм баймааргүй байна. Ямар муухай ааштай болчих вэ гэдэг ингэх юм бол тэр ээж аавд бол өөрсдөө тэрэндээ стресстэй. Тэр стрессээ хүүхэд рүүгээ гарангуут нөгөө сэтгэл зүйн тэр байдлаа илэрхийлж ядж байгаа хүнд чинь нөгөөтг нь буцаад дарамтлчих байхгүй. Тэнгүүт нөгөө хүүхэд яах вэ гэхээр ээж аваас ингээ хүн дээрээ тэгэлдэг. Энэ мэдчихлээ ингээд нөгөө тэгэхээр өнөөдөр хүн яах вэ гэхээр ерөөсө хүний энэ хөгжлийн энэ үн шатад гэдэг талаар анхан шатны ойлголттой болох хэрэгтэй байхгүй.
Энэ үед нь хүнд ямар сэтгэл зүйн хариу урвал те гардаг юм бэ? 13-аас дээш одоо өсвөр насны хүүхдүүд бол бие даах гэсэн эргэлзэлт болж байна. Хуучин хүүхэн ээшээ тийшээ явахт нь ээж авах хүүхэн дандаа ордог. Дагаад дуулууртай явж исэн хүүхэд чинь эсрэгээрээ тэр үед ганцаараа байхыг хүснэ. Найз нөхдөийнхөө үгийг сонсох хүснэ те. Уур бухимдлаа гаргана. Тэр уур бухимдал одоо өөрийнхөө сэтгэл хөдлөлийг илэрхийлж байгаа тэр хэлбэрийг нь л аргын зүг болохгүй бол тэр мэдрэмжийг нь хүчээр ингэж зогсоох нь буцаад тэр сэтгцийн асуудалд үүсэх эрсдэл байгаа байхгүй. Тэгэхээр яг тэр шилжилтийн үеүүдэд бид нар одоо тайвнаар хүлээн зөвшөөрж ярилцаж тий. Жишээлбэл одоо зарим тохиолдолд бол эмэгтэй хүмүүс ярьдаг шүү дээ. Биний юм ирэхийн өмнө сэтгэлийн хөдөлгөөн 1-2 хоногтой бол докторгүй болчдөг гэдгээ ер нь бол нэлээд олон жилийн дараа хүмүүс ойлгодог. Тэрнээс өмнө тэрийг анзаардаггүй те. Өөрөө мэдлгүй 50-50 байж гинт ингээл огцон хүчтэй ууралдаг ч юм уу, гомдолтой санагдал хэрүүл хэмээр санагдаад те. Эн чинь өөрөө тэр нөгөө даавар цусанд ялгарч эхэлж гэнэ үү те. Ихсэлт багсалт нь ингээд хүний сэтгэл зүйд нөлөөлдөг гэдгийг шууд харуулж ирж байгаа л зүйл байхгүй. Тэгэх юм бол өөрчлөлт хүн өөрийгөө нэг таньж мэдэх хэрэгтэй байхгүй. Гинт ингээд нөгөө өнгөрсөн өнөрөө боддог ч тийм. Хүү яагаад нэрээ сая зүгэрэж байгаа ууралж байгаа гэтэл 2 хоногийн дараа юм ч юм уу биний мэрсний дараа нэг гайг болчдөг. Биний мэрсэх гээд уурлаад байсан биз дээ гэдэг хүмүүс таньж мэддэг. Тэгэх юм бол гэр бүлийнхэн ч гэсэн хүүхэд нь магадгүй яг тэр үедээ огцсон юм уур бухимдалд ороод байх юм бол анхаарах нь штэ. За яхаа тий одоо энэ ингээд яг юм одоо ирж байгаа бол энэ үед нь ээж аав хүчээр дарахынхаа оронд эсрэгээр ойлгож мэдэрч тий. За магадгүй миний охин харин энэ дээрээ чи жоохон тийм тайван байх хэрэгтэй байна. Эсвэл энэ үед чи биднээс юу хүсэж байна? Чи яасан ингээд араас нь ингээд нэг өрөөрөө орсон ч гэсэн дагаад байвал тэр нь төвхтэй санагддаг бол тэр үед намайг та нар бити тоо тий анзаарахгүй бай гэд хүүхэд тэгээ хэлчих юм л ээж автрыг ойлгочоод тэр үед нь тайван орхиж өөрөөр нь байлгах нь бараг тэр нь хамгийн зөв гарц шийдэлж болох байхгүй. Одоо яг манай нэг дүүн дээр яг өсвөр насны жишээ нь гинт ингээд урлаад улаал явчихна. Тэгээ бид нар яг ингээд хүлээгээл хаар өөрөө тайвшраад хүрээд ирж байгаа байхгүй. Тэгэхээр хойноос нь яасан чи яагаад байгаа юм гэхээр бүр улам цагтаагаа явчихтай. Тэгэхээр ер нь бол одоо зөвөр ухаад одоо хүлээж авч ярилцах нь чухал юм байна. За өөр дийлэн асуудлууд юм байна. За та бүхэн ямар нэгэн сэтгцийн толгомцсон асуудалтай, заашгүй шаардлагатай гэж үзчихвэл Цэцэн эрүүл мэндийн үндэсний төвийн 1800 2000 дугаарлуу 24 цагийн турш залгаж тусламж үйлчилгээ авах бүрэн боломжтой байгаа. За ингээ өнөөдрийн ярилцлага хийсэн жаргал агштаа баярлалаа. За ингээ лайв энэ хүрээд өндөрлөё. За баярлалаа.